760 залуусын итгэл найдвар авиас бэлэг хүсэл мөрөөдлөөр хөвлөгдсөн Камертон 2 төсөл хаз одон гисэн авиаслаг хөдөлмөрч 16 залуусаас хэвэн 150 сая төгрөг 5 жилийн продюсерингийн гэрээний эзэд болох бай. Шилдгийн шидэг өгөөлийн хамтлан гишүүдийг шалгаруулах шууд нэвтрүүлэг боловсролсон телевизээр. Камертон 2 шоуны шилдэг хамтлаг дотрон гарах шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Энэ өрөө амар амгалан гайлтай. Ингээд та бүгдийн миний таны бүгдийн хүсэн хүлээсэн Камертон 2 шоуны сүүлчийн шалгаруулт буюу 5 дугаар үе шат эхлэхэд бэлэн болоод байна. Баярлалаа. Тэгэхээр энэхүү шийдвэрлэх хүмүүжийг шийдэх мэрэгэн хүндэт шүүгчдгээ та бүхэндээ танилцуулъя. Камертон 2 шоуны ерөнхий продюсер, Камертон 2 шоуны ерөнхий шүүгч, Камертон хамтгийн ахлагч, Монгол улсын төрийн сойрхол дуучин Болд. Камертон хамтгийн дуучин Ган Эрдэнэ. Камертон хамтгийн дуучин Эрдэнэбат. Камертон хамтгийн дуучин Мэндамар. Камертон 2 шоуны 5 дугаар үе шат маань хамтгийн дуучин маань дуугаад дуулахтан амьд хөгжмөдөд дуулж байгаа. Тэгэхээр та бүхэндээ би хөгжмөстэй танилцуулъя. Камертон 2 шоуны хөгжмийн ерөнхий найруулагч Төгөлдөр хуурч Пөрвсөх. Майк Трейн хамтгийн бөмбөрчин Отхоо. Улсаар хамтгийн соло гитарчин Одгэрэл. Баяр хамтгийн бас гитарчин Батүлэг. Саксофончин Сарудод. Баярлалаа. Та бүхэндээ баярлалаа хөгжмөчтөө. Харин одоо үзэгчид та бүхнийг дэлгэсэндээ анхаарал хандуулахыг хүсэж байна. Ингээд Камертон 2 шоуны шүүгчдийг сэтгэлийг та бүхэндээ хаваалцсан уу гэж хэмээн микрофоныг шилжүүлээ. Камертон хамтлагийн одоо бас залгамж болсон. За мөн Камертон хамтлаг өрсөлдөхүйц хэмжээний маш сайн хамтлаг төвлөхийн төлөө манай төсөл маань үргэлжилсээр байсан. Бид нар тодорхой хэмжээ завсарласан энэ хугацаанд бид нар шилдэг 16-га маш сайн бэлтгэл хийлгэх, хөгжмүүд дуугаа сайн дуулах, мөн багийн хамтын ажиллагааг сайн мэдрүүлэх, за яаж энэ дууг яаж дуулах ёстой, яаж мэдрэх ёстой гэдэг талаар бид нар бас баггүй сайн бэлтгэл хийсэн байхаа гэж бодож байгаа. Ямар ч байсан шилдэг 16-да өндрөөсөндөө амжилтыг хүсээрэй. Анх хоёр 412 дугаартай Ням Дэлгэр 282 дугаартай Сүхэрдэн. За сайн байцгаана уу санаа. Сайн байна уу. За уулзаг уулзсан байна. Лагуулыг та дөрөв болоод анхнаас ч ингээ өлгийдэж авсныг хоёр яг нэг сайхан хамтлаг болсон бай. За тэгээ та дөрөв яг нэг ингээд харахад бол огтын шүтэн болохоо өмнө залуу яг өмнө зогсож 184 дугаартай Зориг 415 дугаартай Зандан Шага 728 дугаартай Баяр Мандах яагаад дөрөв гэдэг нэр үү? Дөрөв ярьж байгаа гэсэн үг. Яг юу гэж бодож өгсөн тэр яг энэ 16 хүүхдээс дөрөвхөн хүүхдүүд гарна. Гэхдээ энэ дөрөв хүүхдүүдэд бид бүхэн ингэж удаан завсарлаж, ингэж удаан та бие бариад байгаа. Нэг сайхан энэ бол мэдээж Камертон 2 шоуны сүүлчийн шалгаруул. Тэгэхээр бүгд сандарч байгаа, бүгд хичээж байгаа гэдэгт би итгэлтэй. Тэгэхээр Peace Bridge гэдэг их гоё өвөрмөц сонь нэр байна л да. Энэ нэрийг хэн өгөө, юу болов, яав?
Энэ нэрний тухай ярихад яг 3 дугаар шатнаас анхуулаад энэ нэртэй болж явсан. Тэгээд одоо хүртэл яг энэ нэрээ цаашд нь хадгалж авч явах гэсэн юмсан дээрээс энэ нэрээ одоо хүртэл хайрлаж байсан гэхээр хатуудаж байна чиний хорогдод баяр жаргалаар дүрэн өнгөрөөж хосгүй сайхан нүдэнд гойныг нүгцлийг олж Ямар яд их маргааш энэ шалгуултанд би ирэхгүй. Тэг. Үнэхээр гоё дууллаа. Маш сайхан байна. Хийж байгаа акапелла за тэгээ голоор нь хөгжмгүй бол тэр уналтын тэр явах цаг бодлогын хэсэг та өнөхөр энийг бол төгс хийж чадлаа. Алтан одын хувьд хоолойч маш сайн болсон байна. Ахын маш сайн дэрсэн байна. Чамд хоёосоо баяр хүргэе. Хүсэл мөрөөдөл авиас чадвар зөндөө тэмдэглэлээр түүчилэн яваа олон зуун залуусын нийгмэнд нэгтгэж чадсан Камертон 2 шоу баяр хөөр хамтын зүтгэл үтгэл найдвар сэтгэл дордсон дүүд хамгийн хүчтэй хамгийн шилдэг хамгийн авиаслаг 16 оролцогч ширүүн хүнсэлтэй гайхалтай тоглолт шилхэн шилдэг хүүгүүдийн хамтлагийн гишүүд тодорхой мөч дөрөвдөхгүй Камертон 2 Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байцгаана уу цэнхэр дэлгэцээ үзэн суугаа үзэгч та бүхэндээ энэ оройн амар амгалан айлтгая. Ингээд та бүхэн мэдэж байгаа. Камертон 2 шоуны сүүлчийн шалгаруулалт 5 дугаар үе шат маань өчигдөр амьд хөгжмөндөр та бүхэндээ шилдэг 16 оролцогчид маань өөрсөндөө шүүгчид өөрсдийнхөө тоглолтыг төлөвлөсөн байгаа. Харин өнөөдөр Камертон 2 шоуны шилдэг 4 оролцогч маань өнөөдөр яг энэ цаг мөчид та бүхний өмнө тодорхой болох үлээ. Ингээд 760 гаруй оролцогч дундаас өөрсдийнхөө авиас хүч хөдөлмөрөөр шалгарын үлдсэн шилдэг 16 оролцогчдон халуун алгадагчдаар баяр хүргэе. Баярлалаа. B Production боловсрол сувг телевиз, Music Box телевизүүдийн хамтран зохион байгуулж байгаа мэргэжлийн өндөр түвшин зохион байгуулж байгаа шоу нэвтрүүлэг мөн Монголын хамгийн анхны хамгийн том өндөр шагналын сантай Камертон 2 шоуны шилдэг 4 гишүүнийг шалгаруулах энэ мөчид бидэнтэй хамт байгаа үзэгчид та бүхэндээ бас баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өөрсдийнхөө уран бүтээлийн өрсөлдөгчийг болон мөн залуу ирээдүйн хойч үедээ өөрсдийнхөө оюуны сайхан хөрөнгө оруулалтыг оруулж байгаа Камертон хамтлагийнхнаа энэхүү тайзнаа хүндэтгэлтэйгээр өрье. Ингээд та бүхний өмнө Камертон хамтлаг. Самбацгано энэ өрөө мэддэг үргий. Та бүхэн мэдж байгаа. 2012 оны 4 сарын 20-оос ахуулаад Камертон 2 шоу маань амжилттайгаар эхэлсэн. Одоо өнөөдрийг хүртэл бид бүхэнд бас энэхүү сайхан шилдэг 16 оролцогчдыг шалгаруулсан манай бас шоуны нэвтрүүлгийн ерөнхий шүүгчд байгаа. Ингээд та бүхэндээ микрофоныг шилжүүлье. Та бүхэнд орой минь төргий. Яг одоо цэнхэр дэлгэцээ зургатаа үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэнд орой миньдийг хүргье. Ингээд өнөөдөр манай Камертон 2 төсөл маань өндөрлөх алтан одоо өдөр маань алтан хором маань одоо эхлэхэд хэдхэн хором үлдсэн байна. Одоо хэдхэн хормын дараа Монгол ард түмний маань олон 10 жил сонсох нэгэн сайхан хамтлаг тодорно хаа гэж бид бодож байна. Тэгээд тодорж байгаа залуучуудаа болон энд бас өнөө хүртэл цуг байсан 16 энэ залуучууд мөн энэ Камертон 2 шоунд оролцсон 700 гаруй залуучууд бүгдээрэнд нь Камертон хамтлагийнхаа зүгээс маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Тун удахгүй Монголын рок попын ертөнцид рок попын халуун тоонд шинээр зүс хэлбэх цоошин залуучуудын хөвгүүдийн дөрвөл хамтлаг мэдлэгч байгааг миний хувьд их баяртай байна. Ингээд телевизийн үзэн сууж байгаа энэ нэвтрүүлэгтээ өргөж хамт байсан залуучууд та бүхний зүрх сэтгэлийг хөдөлгөөс тийм сайхан дуулдаг авьяастай чадaltaй залуучууд төрнө хаа гэж би хувьдаа их найдаж байгаа. Тэгээд шалгарч байгаа дөрвөлтөө бас бүгдээрээ хийсэн ядан хүлээж бас халуун амжилт алга ташлтыг бүгдээрээ бүлгэлцгээе. За Болдогийн хийсэнтэй бол дахиад хэлчих гээд байна. Тэгээд одоо 100 жил, мянган жил үргэлжлэх болтугай л гэж. Одоо хэрвээ. За баярлалаа. Тэгэхээр манай камертаа хамтлагийн тун удахгүй бас өөрсдийн бие даасан цогмон гаргах гэж байгаа. Энэ талаар та бүхэн үзэгчтэйгээ бас өөрсдийнхээ мэдээллийг хуваалцвал. Тэгэхээр аливаа нэгэн төсөл аливаа нэгэн үйл ажиллагаа ер нь аливаа нэгэн зүйл бол санхүүгийн маш сайн дэмжлэгтэйгээр үр дүндээ хүрдэг. Тэгээд камертаа хоёр төслийн маань одоо хамтран одоо ажиллаж энэ төслийн маань ийм сайхан болгосон одоо боловсрол сугийнханда Skytel брэнд, Skytel D20 брэндийнханда, Max Mall-ийнханда, Sound of Mongolia-гийн хамт олон та бүхэндээ одоо гүн талархал илэрхийлье. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамтлагийн CD маань яг 2 жилийн хугацаанд бол бид нар маш идэвхтэй ярилцсан. Гэхдээ яг эх 7 хоногоос ихсүүлээд яг шууд CD-ний хоолойныхоо бичлэгэн дээр ороод эхэлж байгаа. Тэгээд яг онцлог нь бол яг бид нар 18 настай хүүхдүүд 18 нас дуугаараа гарч ирсэн. Тэгээд одоо энэ жил манай хамтлагийн маань 18 насны бас давхсаж байгаа болохоор бид нэр энэ насны яг шинээр ингэж тухайн үед 95 онд 18 насыг бид нар дуулж гарч ирж байхдаа бас Монголын рок попын түүхэнд бас бид нэр бас шинэлэг уур амьсгал бүрдүүлж гарч ирсэн. Одоо харин бид нэр дараагийн шат бас ахлаарэ бас л мэдээж юу шинэлэг байх уу, ямар шат ахиулах уу гэдгийг байн толгойд бодож байна. Бидний хувьд бол маш их хариуцлагатай байна л да. Цоо шинээр юм гаргаж ирэх бол бас нэг ондоо нэгэнт хүлийн зөвшөөрөгчөд хүмүүсийн асар их хүлээлтэн дээр шинэ юм гаргана гэдэг бол бүр их хэцүү. Тийм болохоор Монголынхаа ард түмэд чихэнд нь хоногссон, сэтгэл зүрхэнд нь наалтсан юм сайхан аялгууд дуунууд гаргахын төлөө бид дөрөв болвол нойр хоолгүй хоноо өнжин л ажиллаж байна. Хамтлаг маань энэ жил 90 цент төрлөө. Тэгээд одоо яг эд дуулдаг дээр байгаа гэж би өвдөө ойлгож байгаа. Хоолойнууд бүгдээрээ тогтцсон. Одоо яг л сайхан уран бүтээлүүд хийхэд улам илүү болцоотой болж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас камертаа хамтлагийн одоо 11 дахь бие даасан цомог удахгүй та бүхнийхээ одоо гар дээр очих хаа гэж найдаж байгаа. Маш сайн цомогийн төлөө хичээж ажиллаж байгаа. За тэгээд тоглолтын хувьд бол мэдээж ойлгомжтой төрсөн өдрөөрөө тоглоно. Тэгээд тоглолтын дээр уулзахыг одоо хамтлагийнхаа манай хамтлагийнхан ч гэсэн бас би ч гэсэн бас тэсийн хатаа хүлээж байна. За тэр хугацаанд хурдан болоосай гэж. За баярлалаа. Тэгэхээр камертаа хоёр шоуны санаачлагч бас мөн зохион байгуулагч би production захирал Бодогоос асуух асуултаа байна л да. Энэ бүхэл бүтэн жилийн хугацаанд бас камертаа хоёр шоунд оролцож байгаа залуучуудаа бүхэл бүтэн жил одоо энэ шилдэг хамтлагыг бий болгохын тулд бас элдэж нухаж нэлээд бэлтлээ. Энэ явцад одоо яг шийдвэрлэх мөч гаргаж байна. Шүүхэж юу нэр хэцүү байв. Тийм гол нь яг маш удаан хугацааны чадaltaй, авьяастай, урлагтай өөрөө хайртай, дуунда хайртай. Тэр дуугаа дуулахаараа өөрөө аз жаргалыг олж авдаг. Өөрөө аз жаргал олж авна гэдэг нь бусдад аз жаргалыг түгээх тийм сайхан энергиэр дуугаа дуулах ийм залуучуудыг гаргахын төлөө явсан. За тэгээд энэ дотор бас маш олон хугацаанд залуучууд маань хөдөлмөрлөж, дуулж, сурж ингэж явсан байна. Ямар ч өнөөдөр ингээд үр дүнгээ үзэхээ зогсож байна гэдэг бол манай баг бол маш амжилттай, сайн ажиллаа гэж бодож байна. Манай Тамираач гэсэн бас шавны туш бидэнтэй хамт байсан. За тэгээд энд камер барьж байгаа, зураглаач бүгдээрээ бид нэр өнөөдөр жилийн хугацаанд энэ залуучуудын төлөө бүгдээрээ сайхан сэтгэлээ. Ямар ч энэ залуучуудын ирээдүй маш сайхан байх хаа гэж бодож байна. Бид нар тэр талд нь маш сайн дэмжин. Гол нь 150 саягаар мөнгөндөө гол нь ш энэ залуучуудыг уран бүтээл хийж цаашдаа өөрийнхөө амьдралыг үр өгөхд одоо гэр бүлийн нийгэмд сайн амьдрахын төлөө бүх болцоог нь хангаж байгаа гэдэг нь хамгийн гол одоо утга нь оршиж байгаа. Тэгээд бас хамтран ажилласан бүх компаниудаа их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Тэгэхээр цэхэр дэлгэцэн үзэл суугаа үзэгч таа ч гэсэн бас хүсэж байгаа. Миний зүгээс ч гэсэн хүсэж байна. Бас энд ирсэн ба үзэгчид бас хүсэж байгаа. Тэр юу гэхээр манай камертаа хамтлагийнхан маань 18 жил болж байгаа юм байна. Тэгээд дээр нь бас 90 цент хүрсэн хүмүүс 18 настай хэрхэн дуулах вэ гэдгээд бүгдээрээ хамтдаа үзэж сонирхоцгоё. За
Mi니 Aron Ахяд ирэхгүйч мөн хингэлтэй нас нас Тоцтой шүнжин гэрмэлцэж мөрөөдөж ханаа нарны болорхон гуя анхи болцоо зогсмор санагдаа ая дотн танилхан царайг ургуулад шүнжин гэрмэлцэж мөрөөдөж ханаа нарны болорхон гуя анхи болцоо зогсмор санагдаа ая баярлалаа. Тэгэхээр манай камертаа хамтлагийнх нь эргээд
760 залуусын хүсэл мөрөөдлөөр хөндөгдсөн Камертон 2 төсөл хаз одон гисэн авьяаслаг хөдөлмөрч 16 залуусаас хинэн 150 сая төгрөг 5 жилийн продюсерингийн гэрээний эзэд болох вэ? Шилдгийн шидэг өгөөдийн хамтлагийн гишүүдийг шалгаруулах шууд нэвтрүүлэг 1-р сарын 19-ний Бэм гарагт 19 цаг 20 минутаас 1-р сарын 20-ны Нэм гарагт 18 цаг 20 минутаас боловсрол сувг телевизээр хүлээн авч үзээрэй. Entertainment-аар боловсрол олгох хөтөлбөр. Нарын жахыг анзаарсангүй намууч би аян бүжгэлсээр нойрсох шүн ирснийг мэдсэнгүй сэтгэл мэн чамд харасаа саран гарсыг чандарсангүй хаштаг итгэж чамда хилээд харин дуга чамда дуулий хонгормен чамайгаан хөхнамын тэнгэртээ зүрэлвэ хүссэн би болий харин чимэн намайг ивэгэ толдонгих саран чинийхэ тэрсэл үгэх одон болё ширтэг арцанд чинийг бүлж шүн болохыг мэдсэнгүй хайрлын үсэх уруудад чин уусаад одод төгснийг анзаарсангүй өөрийн салмон бидний ивэж үрдийн жаргалыг авчирчээ үзэсгэлэн чинийхээ хайрын дойлоо өглөө болсныг анзаарсангүй хонгормен чамайгаан хөхнамын тэнгэртээ зүрэлвэ хүссэн би болий харин чимэн намайг ивэгэ талдингих саран чинийхэ тэртээ түгэх одон болё Хүсэл мөрөөдөл авьяас чадвар зорилго тэмдэглэлээр түүчилэн яваа олон зуун залуусын нийгэмд нэвтрэж чадсан Камертон 2 шоу баяр хөөр хамтын зүтгэл итгэл найдвар сэтгэл дуусан өдрүүд хамгийн хүчтэй хамгийн шидэг хамгийн авьяаслаг 16 оролцогч ширүүн хүн өрсөлдөөн гайхалтай тоглолт шилхэн шидэг хүмүүдийн хамтлагийн гишүүд тодорхомж дуусахгүй Камертон 2 Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр та бүхэн сая Мелоди багийнхны акапелла дог хүлэн авч үзлээ. Мэдээж боловсрол сувг телевизээр Камертон 2 шоуны шийдвэрлэх хүмүүс шууд дамжуулан амжилтаар үргэлжилсээр байгаа лээ. Одоо ингээд та бүхэндээ Мелоди багийнхныгаа танилцуулъя. 412 дугаартай Ням дэлгэр, 422 дугаартай Хангай, 238 дугаартай Анх хоёр, 282 дугаартай Сүх Эрдэнэ нарыг. За баярлалаа. Та бүхэнд анх удаага
акапеллаг дуугарж үзлээ, дуулж үзлээ те. Анх дуулж байхад хэр хэцүү байв те. Дуулж байхад бас гарсан хөгжилтэй явдаад үзэгчтэйгээ бас шүүгчтэйгээ бас хуваалцахгүй бүгдээрээ. Маш хэцүү байсан. Тэгээд анх удаага ингээд ямар бид нар өмнө ямар хамтлаг байсан биш. Тэгээд нийлж ингэж дөрүүлээ ингээд нэг хамтлагаар ингээд акапелла ингээд дууралт айгүй хэцүү. Тэгээд айгүй чадвар шаарддаг. Амар хэцүү. Акапелла дууралт миний бодлоор л дөрвөн хүн нийлээд нэг хүн шиг дуурах ёстой гэдгийг аюу их ойлгосон. Тэгээд хамтлагийн нөгөө яг гол дууралт нь ерөөсөө акапелла дууралт гэдгийг бас маш сайн ойлгосон. Дөрвөлээ нэг хүн шиг дуурж чадах дөрвөлээ нэг хүн шиг дуурж чаддаг чадварыг одоо маш их юу гэх юм бэ? Сайн бэлтгэл сургалт. Сайн бэлтгэл сургалтын үр дүнд олж авдаг. Тэгээ маш их хүч хөдөлмөр шаарддаг гэдгийг бас жоохон ч гэсэн мэдэрсэн. Тийм. За тэгэхээр баярлалаа. Тэгэхээр би анхаагаас асуумаар анх удаа ингээд клипийн тоглолоо те. Сэтгэл ямар байна? Ямар ч сайгүй юу л юм бэлээ. Тэгээд өөдөрсөн камерын дуран чиглэл яваадахаар бие барих ч юм уу тиймэрхүү асуудлууд аюул гардаг. Сая акапелла дуулалтын талаар нэг хэлэх зүйл байна. Акапелла дуулалт нь болохоор ерөөхдөө дөрвөн өнгөний нийлэмжээс гадна хамгийн гол нь дөрвөн хүн нэгнийгээ ойлгож бие биенийхээ мөн чанаруудыг таньж мэдснээр хоорондоо хэрхэн нийцэх үндэс нь тэр дөрвөн хүний нийлэмжээс эхэлтгий гэж дүгнэж байна. Тэгээд хоорондоо бие биенийгээ ойлгоно. Нийтдээ байна. Тэр үүднээс акапелла дууралт маань тэр хэмжээгээр үр дүнтэй дуурна гэж миний хувьд боддог. Тэгээд. Тэгэхээр баярлалаа. Өчигдөр камерт 2 шоуны сүүлчийн шалгуур бол 5 дугаар үе шат басан. Тэрэн дээр амьд хөгжмөнтэй манай мелоди багийнхан маань дуусан байгаа. Харин өчигдрийн тоглолт та бүгдээ бэлтгэлээс хэр байсан? Та хэдийн сэтгэлд хүрсэн үү? Бидний сэтгэлд хүрсэн. Тэгээд бэлтгэлээс ер нь илүү байсан гэж боддоо шүү дээ. Тэгээд бүгд айгуу сайхан мэдрэмжтэй айгуу сайхан дундаа ороод бүгд үнэхээр сайхан дуулж чадсан. Тийм тэргээр бас. Танаа багийн ахлагч чи хэм лээ? Би. Ханга. За тэгэхээр ханга ахлагчаа нэг юм асууя. За багийнхаа хамгийн нэг сайхан тодруулаач үзэгчтэйгээ сайхан хөгжилтэй энэ яриаг өрнүүлээ хэдүүлээ. Хамгийн жоохон хөгжилтэй юм ярьчих. Тийм болно шүү дээ. Тэгээ хамгийн манай Нямка байна. Хамгийн өргөн тухтай хүн. Тэгээд хамгийн өргөн тухтайгаар маань Нямдал гэж шалгарсан. Тэгээд манай анхаа бол за юу гэмэрч юм битээ. Юу гэмэрч юм бэ? Анхаа би хашимайг тодорхойлчих. Анхаа бол хамгийн ойлгомжгүй хүн. Ойлгож харьцахад амар хэцүү. Муулж байгаа юм биш л дээ угаасаа. Зөвхөн нэг л ойлгомжгүй хүн. Дараа тоглоо уулзсан. За сүгэрдийн хувьд. Сүхэрдний хувьд нь зөнгөрөөл явж идэв шүү дээ. Сүхэрдний үг гэж байна. Хамгийн хэм бэ? Юу вэ? За хамгийн их юм бэл. Хамгийн цаг барих гэж оролддог нь Нямдэлгэр байна. За. Тэгээд явж ийн гээд яваагүй байдаг нь хангаа байна. Тэгээд заримдаа байгаа байхгүй мэддэхгүй болцдог гэн ах хоёр байна. Өөрөө хамгийн юу вэ? Би л хамгийн лаг. Эсэндаа. За тэгэхээр баярлалаа. Тэгэхээр соло дуучин те та бүхэн ихний 1 2-д дандаа сологоор дуулсан. Сүүл рүүгээ 3 дугаар шатнаас ахуулаад дандаа банд хамтлаг болж дуулсан те. Тэгэхээр соло дуучин хамтлаг дуучтай хооронд ялгаа ямар байна? Ахлагчаа. Шал өөр юм билээ. Тэгээд соло дуулна болохоор зөвхөн өөртөө ажилдаг. Зөвхөн өөртөө дуутайгаа ажилдаг. Харин хамтлаг гэж явчихаар болохоор дөрвөн хүн нийцж яаж дуурах вэ? Хүнд яаж сонсогдох вэ гэдэг талаас айгуу сайн тийм бэлддэг юм байлээ. Тэгээд хамтлаг гэд ер нь бидний бодлоор бол хамтлаг гэдэг чинь хамтааралаг. Тэгээд үнэхээр сайхан нэгэн зорилготой байж иж хамтлаг гэдэг бол явд юм болов уу гэж би ер нь ойлгосон. За баярлалаа. Тэгэхээр Нямдэлгэр за асууж болно шүү гэж. Ана биений гэрт очиж үзсэн үү? Тэ? Ханга анх баяр хоёрын гэрт очиж үзээгүй. Тэ. Сүхэрдний байсан. Юу хийсэн яг? Энэ хоёр чинь байнга сүхэрдний дуу хийдэж шүү дээ. Тэгэхээр чинь хөшүүт. Өд. За. Өөр шүүгчээс асуулт байна уу? За баярлалаа. Тэгэхээр энэ шоунд маш олон залуучууд оролцсон. Тэгээд тэр дундаас шилдэг 16-д багцсан та дөрөвтөөс баяр хүргэе. Тэгээд дээр нь
Одоо яг энэ шилдэг 16-д байгаа залуучуудаас хамгийн шилдэг өрсөлдөгч чинь хэм бэ? Айж байгаа ч юм уу эсвэл яг өрсөлдөе гэж бодож байгаа өөрийгөө хурцлж байгаа өрсөлдөгч. Ням дэлгэрээ. Онцолж хэлж өгөөсөө үнэхээр чадахгүй. Ягаад тэгэхээр манай 16 үнэхээр мундаг гэдгээ ч гэсэн өчтөр харуулсан байх гэж бодож байна. Тэгээд бүгд өрсөлдөгч нь маш хүчтэй. За баярлалаа. Өрсөлдөгч гэхээр өөрөө өртгөл өрсөлдөхтэй байсан болов уу гэж бодож байна. Магадгүй шаардлага гараад өөрөө өөртөө өрсөлдөн. Энэ тэмцээнд ороод би бас өөрөө өөртөө өрсөлдсөн гэж бодож байгаа. За баярлалаа. Та бүхний өмнө Медо Дебагийнхан байлаа. Бүгд хаалга алгацчдаар баяр хүргэе. Камертон шоуны ерөнхий ивент тэтгэгчээр Skytel Group, Max Mod ихтлгүүр Sound of Mongolia ажиллаж байгаа. Та бидэнд бас энэ сайхан боломжийг олгосон та бүхэндээ баярлан талархснаа илэрхийлье. Одоо ингээд та бүхнийхээ өмнө дөрвөл багийнхны дуулсан Чамайг би боддоггүй гэж дууны клипийг хамтдаа үзэж сонирхоцгоё. Намайг юу бодож байсныг чимэн мэдхүү. Оргид өндөрөөс хүртэл манан дундаар үсэж огноор гарахгүй юм шиг өдрүүд байдаг. Бороорлаг өглөө болог гэрлээд Цэцэг ганцаарсан сэтгэл чамтайгаа байсныг үлэнд нуугцсан сарал мэдэндээ Санаад би өтгөр дэгдээд Өртөө жаргал зогсож чамайгаа би санаагүй гэж Цохон дээр төсөдүүдэн ганцор хүртэл газарт гомдгоо Намайг юунд уярсныг чимэн мэдхүү Ходи баран Огноор цэлмэхгүй юм шиг өдрүүд байдаг Манан ирлээд уулс харагддаг Солонхогот хүүхдүүд тоглог ганцаарсан сэтгэл чамтайгаа байсныг Тэнгэр түгсэн одод бидэндээ Боловсросог телевиз B production music box телевизүүдийн хамтран зохион байгуулж байгаа Камертон 2 шоу үргэлжилсээр байна. За одоо ингээд та бүхний өмнө сая дөнгөж саяхан
Чамайг би боддгоо гэж акапеллаг дуулсан. Дөрөв багийнхан маань бас энэ хүндэтгэлийн саналтай суусан байна. Та бүхэндээ энэ өрөө амар амгалан айлтгая. Та өөр бүдүү хоолоогоор бүр бүдүүн болж тээ. За байлаа. Тэгэхээр манай багийнхан маань сэтгэл хэрэг тоглож байна. Өнөөдөр шийдвэрлэх юм уу? За сэтгэл бол маш их тоглож байна. Зүрх бараг цэежиндээ багтахгүй байх шиг. Юу урчин унтуу таад. Онцсон. Унтаж. За тэнд жоохон унтсан. Жоохон унтсан. За энд дөрөв өнгөрөөд унтуу. За дөрөв өнгөрөөд. Бараг унтаагүй те. Бараг унтаагүй. За одоо жоохон унтчих. За тэгэхээр юм байна. Манай дөрөв багийнх нэг өчтөр манай шүүгчд 5 дугаар шатан дээрээс бас хэлжсэндээ их царайлаг бүгд тийм имижтэй гэдэг их ярьжсэн. Харин та багтаа буруу нэр өгсөн. Фейс гэд нэр өгчих байсан. Тэ? Би тэг маргадаас нэг юм асуумаар байна. Тэр юу гэхээр маргадаа чи найз охинтой юу? Энэ асуудыг намайг асуугаасаа гэж олон охтууд бас бодож байгаа бах. Та найз охинтой юу? Баггүй. За сонсоод аваарай. Байхгүй гэж шээ. Өчтөр өөрөө дугаараа хэлье гэж эфирээс танаас нөрөө бүр болиулсан тий. Одоо тэгвэл дугаараа хэлчих. Хотлаа. Энэ нэргээс. За. Тэгвэл чи найз охинтой байгаа. За байгаа юу? Одоо яг энэ чи ирцэн үзэж байна. Оо за ямар сайхан тий. За харин чи байгаа болго. Байгаа. Бид нэг юм камертай хоёр шоунд Оросны дараа найз охинтой болсон тэрний өмнө байсан уу? Байсан. Байсан юм тий. За манай баяра. Байхгүй. Байхгүй байгаа. За энэ сайхан баргал бүдүүн болоод юм. Бас л сайхан бүсгүүшүүд таалагдан да тий. За баярлалаа. За ингээд манай 184 дугаартай Зориг 415 дугаартай Зандан шагаа 728 дугаартай Баяр мандах нар байлаа. 023 дугаартай Маргад та бүхэндээ амжилт хүсье. Та бүхнээсээ бас нэг юм асуумаар байна. Анх удаа клипэн дээр гарсан сэтгэл ямар байна өөрснийгөө харлаа. Тэгээ бас нэгнийг хараад ингэж гарлаа гэж өгч чинь ярьдаг яриа байдаг шүү дээ. Хөгжөлтэй тийм. Клипээ үзчихэд эхлээд өөрөө харсан л та. Хүү нэг зовцсон авт нэг бүр ингэ байдгаар ингэж гисэн. Жоохон онцгой харагдаад л л. Тэгээд клип нэгтээ маш гоё болсон л да. Сэтгэл 100% хүрсэн. Маргад явд. Миний цав зэх үрчгэр байсан. Тэгээд цагаан цамцтайгаа очиагүй би. Тэгээд хар цагаан болохоор өнгөлөг юм хэрэгтэй байна гэд. Тэгээд зөөгч цавцыг аваад тэгээд шууд өмсөд орсон. За тэгвэл манай баярыг өвж яасан. Тэгж тиймэрхүү юм болсон юм аа яг ингээд гинэт цагаан цамцтай орохоор болол тэгээд би угаасаа ажил дээрээс ирсэн байсан болохоор цагаан цамцтайгаа байж таарад тэгээд манай маргад болохоор зөөгчсэн цагаан цамцыг гойж иж цагаан цамц болж өмссөн. Нөгөөх нь өгөхгүй гэж нилээнд орсон. Нилээнд орсон. Тэгээд царай сайтай толдоос өгсөн баха тэр цамцыг бол. За баярлалаа. Тэгэхээр манай камертай хоёр шоу маань бараг жил гаруй дамнагдаж явагдаж байгаа. Тэгэхээр энэ дундаас нилээн энэгшис нилээн дотносож те нэгнийгээ нөхөж нэгнийгээ мэдэрдэг болсон баг гэж би бодож байна. Тэгээд юмс одоо энэ шүүгчтэй. Шүүгчтэй та бүхэн шүүгчтэй өмнө гарч ирэхэд бол мэдээ сандардаг. Энэ шүүгчд дундаас аль шүүгчийн үг та нараас яг зүрхэнд шар ус хоруулж байв. Яа харахаар л яагаад шүү. Ер нь бол яг тийм одоо би бол бас камертай хамтлагийг сонсдог, камертай хамтлагийн үнэнч фэн. Тэгээ анх нэгдүгээр шатанд орж явахт хүртэл ингээд камертай хамтлагийн урд ингээд зогсоодуулахад надад үнэхээр бахархмаар санагдчихсэн. Тэгээд яг орхоос өмнө айгүйх сандарч исэн боловч ингээд дөрөв хайртай өнийхөө урд гараад дуулж байхад айгүй гоё тийм бахархмаар тийм өөрөөрөө бахархаад тийм сандарч исэн зүйл ерөөсөө огт байгаагүй. Тэгээ одоо бодоход ингээд шилдэг 16-д үлдсэн дөрүүлгээд баг камертай хоёр шоу гэдгээр овоглоод одоо хагас жил одоо орчим ингээд дөрүүл гэдэг багийн нэр дор явж байна. Тэгээд одоо маш их бахархалтай байна. Тэгээд хамгийн гэх юм бол одоо мэд ах байна. Ер нь хамгийн надад одоо тийм үнэтэй зөвлөгөө өгдөг. Ер нь их хатуу чанга ингээд байр сууриас хандаж чаддаг мэд ах. Тийм болохоор бас баярлалаа гэж хэлье. Тэгээд бас медахын хийснээр бол дутагдлаа айгүй хурдан засч авсан. Тий. Ер нь тийм л байна да. За, багийн ахлагчийн хувьд баярыг авд. За, миний хувьд бас дөрөв одоо камертай хамтлаг маань миний хувьд шүтэж биширч явдаг хамтлагийн нэг юм. Тэгээд яг тэрнээс нэмэх гэж бас дөрүүлэнгээс нь л угаасаа хүн шалгуулж байгаа учраас өөрөөрөө шалгуулж байгаа учраас нэлээд эмээдэг. Тэгээд яг тэр энэ гэж онцлж хэлэхгүй байна.
За баярлалаа. Тэгэхээр маргада би нэг юм асуумаар байна л да. Энэ 5 шаттай үргэлжилсэн Камерт 2 шоунд аль шатн дээр нь хамгийн их сандарч байв? Аль шатн дээр нь өөртөө их бардаж байв? Эсвэл аль шатн дээр нь өөрөөсөө за энд баг би тэнцэхгүй байсан багтаа гэсэн чинь тэнцэжсэн. Одоо тэр тусамжаа сайхан бид нарт үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Нэгдүгээр шат ер нь нэгдүгээр шатн дээр бүр амар сандарч байсан бай. Тэгээд хоёрдугаар шатн дээрээс сандарсан. Гуравдугаар шат гайгүйс. Дөрөвдүгээр шатн дээрээс амар сандарсан. Тэгээд нэгдүгээр шатн дээр орж ирж байхдаа би баяраа шиг юм урт үстэй байлаа. Тэгээд хоёрдугаар шатн дээр орж ирж байхдаа баах амар асууж чи чамаас нэг юм өөрчлөгдсөн байна гэх. Тэгээд тавдугаар шат өчигдөр бол ерөөсөө сандраагүй. Дөрүүлээ гараад дуулсандааж тэр юм ямарсан алга гоёсэн. За баярлалаа. Тэгэхээр би эрхэм шүүгчтэй бас дөрвөл багийнхында бас хэлэх үг бас сайхан өнгөрсөн дурсамжаа сайхан дурсаж ярих. Ер нь юм байдаг л да. Хүн ганцаараа тайзнаа гаш дуулна гэдэг бол нэлээд хэцүү байдیں۔ Орон зайны хувьд ч тэр ганцаардаад дуулж байгаа хувьд ч ганцаардаад. Тэгээд та бүхэн бол яг хамтлаг гэж ямар сайхан бие бинийгээ нөхдөг, тэгээ бие биенийхээ ард ингээд одоо яг нөхөр нь болж чаддгийг та бүхэн бол мэдэрсэн байна. Энэ бол хамгийн давуу талаа гэж би бол хэлмээр байна. Тэгээд та бүхэн ганцхан одоо энэ хамтлаг гэдгээрээ ч бас яг амьдрал дээр бас бие биендээ бас түшиг тулгуур болж чадах найз нөхөд байгаарай гэж бас хүсмээр байна. За баярлалаа шүүгчтэй өөр болмол асууж болно. Та ич бас ингээ хамтлаг яг одоо дөрвөлгээд оюун нэр шүү дээ. Дөрвөл гэдэг нэр ч юм бол тий. Тэгээ хамтлаг болчоод байж захтайг өөрсдөө дуу зохиогоод шүлгээ зохиогоод өөрсдөө нэг дуу хийж үзье гэсэн оролдлого хийж үзсэн үү? Одоохонд бол ерөөсөө тэгж үзээгүй л дээ. Сайн өнгөрсөн одоо түрүүхийн замнаж байгаа байсан шүү дээ. Одоо өнгөрсөн энэ хагас жилийн хугацаанд. Тэгэхээр хин нэг чинь ямар нэгэн байдлаар шүлэг зохиодог өөр нь дууны үг. Баяраа зохиох. Баяраа зохиодог өөр нь дууны үг. Гүү марах биш. Орлож үзсэн үү? Орлож үзээгүй. Тэгээ ерөнхийдөө хамтлаг гэдэг чинь заавал ингээд нэг хамтлаг одоо яг бидний Камерт 2 төслийн маань гол зорилго бол бид нар дүрс үзүүлдэг, худлаа эффект үзүүлдэг тий ам барьдаг хамтлаг биш. Бид нар яг л цоошин тэгээд хамгийн сайн дуулдаг, үргэлж амьдаараа дуулдаг, өөрсдөө бас уран бүтээлээ бас хийж чаддаг тийм чадртай байх хэрэгтэй гэсэн тийм гол зорилго бас байгаа шүү дээ тий. Шинэ үеийн хамтлаг маань бие даах чадвар маш өндөр байх хэрэгтэй гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр тийм оролдлогоор өөрсдөө хувь хүмүүсийг өөрсдөө бас хөгжүүлж явах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За ингээд та бүхний өмнө дөрвөл багийнхан маань суусан байна. Ингээд энэ дөрвөл багийнхандаа амжилт хүсье. Тун удахгүй та бидний сэтгэлийг хөдөлсөн мөн үзэгчид та бүхний сэтгэлийг догдуулсан тэр сайхан торгон мөчтөр бүгдээрээ эргээд хамтдаа уулзцгаая. Одоо ингээд та бүхнийхээ өмнө Дашвалбар агсны шүлэг гонигт дуу айл дуугдуулсан Пес Бриж багийнхынхаа дүрсийг бүгдээрээ хамтдаа хүлээн авч үзье.
Гонигч дубуай хонгор мен Гонигч дубуай хонгор мен Гонигч дубуай хонгор мен Гонигч дубуай хонгор мен Ярохан дуай лусвине Яводын хүнтүр сатан Янга угвилин чарана Янза хухулин шахчин намарна Яргын дэлбэг золон хүнрэлнэ Гонигч дубуай хонгор мен Гонигч дубуай хонгор мен Гонигч дубуай хонгор мен Гонигч дубуай хонгор мен Ярохан дуай бүсгүй мен Ярохан дуай бүсгүй мен Ярохан дуай бүсгүй мен Ярохан дуай бүсгүй мен Монголын хамгийн өндөр шагналын сантай Монголын мэрэгжлийн өндөр түвшин зохион байгуулагдаж байгаа Камерт 2 шоуны шийдвэрлэх мөч боловсрол сувг телевизийн студиэс амжилттайгаар үргэлжилсээр байна. Ингээ та бүхний өмнө Песбриж багийнхан маань суудлаа суусан байна. Ингээ та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Энэ өрөө мэндийг хүргэе телевиз шоу үзэгчтэй. Энэ мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Песбрижийнхний Make the Movie үзэж яхад Make the камер хөдлөхийг үзэж яхад их хөгжилтэй байх шиг байсан. Тэр клип хийж яхад болсон хөгжилтэй явдлуудыг үзэгчтэйгээ суулцахгүй юу? Тийм клип хийж байхад бол маш тийм өвчлөлтэй явдлууд айгүй олон тохиолдсон. Тэгээ манай клип чинь бүр тийм биднэрт бүр айгүй тийм гоё дурсамжийг үлдээж чадсан л та. Тэр юу вэ гэхээр бид нэр даарч үтсэн, хөөрч үтсэн. Бид нэр тэр үед ам оруулж исэн зүйл халуун савтай сүдэ зайл бид нарыг амиг аварч исэн бүр айгүй сайхан дурсамжийг үлдээсэн. Бидний клип бол хизээж мартагдахааргүй тийм зураг авалт болсон. Миний хувьд. За баярлалаа. Тэгэхээр багийн ахлагч оргилоос бас асуух асуулт байна. Тэр нь юу гэхээр хамтныхныгаа бэлдэн, дээр нь бас өөрийгөө бэлдэн. Энэ бас амаргүй хэцүү байсан баг. Энэ талаар бас үзэгчтэйгээ уулзахгүй юу? Ер нь маш сайхан хүмүүстэй нэг баг болсон. Тэгээ бид дөрөв ерөнхийдөө маш их бие биенээгээ ерөнхийдөө яг хий юм бэ гэдгийг маш эртнээс ер нь мэдлэлсэн, ойлголцсон. Тэгээд ер нь энэ клипийг хийхэд энэ видеог хийхэд бас маш их амархан байсан л та. Тэгээд би бинийгээ мэддэг байсан болохоор айгүй их сайн ойлголцсон. Тийм учраас ерөнхийдөө маш их сайхан байсан. Тийм үү. Та хэд мөн одоо ингээл нэг л сэтгэлээр унтсан юм шиг ингээл яриалах юм. Уул нэг шийдвэрлэх хүмүүс одоо ялагч толрох гээд шүү бүгдээрээ тий. Нэг сайхан нэг ажил явдал дээр ирсэн юм шиг тий. За тэгэхээр юм байна. Баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй шалгаруултанд ороход тий Камерт 2 шоуны шалгаруултанд ороход та бүхэнд шагналын сан чухал байв уу? Эсвэл энд орох нь нэр хүндийн асуудал байв уу? Болж нэмаа. Мэдээж энд ороход шагналын сан энэ огт хамаагүй гэдгийг бүгд ойлгож байгаа шилдэг 16 маань. Хамгийн гол нь хүнчнээс өнөөдөр хүн өсөж болон цангаж болно те ядарч болно. Тэгэл их зүйлийг ойлгосон юм байна. Маш баяртай. Наад өнөхөр хэлэх алга. Гэхдээ яагаад санаа алдаад ингээд арисгаагаад яагаад юунд санаа зовж одоо шилдэг тодорно. Гэхдээ магадгүй шилдгээр за тэр тодорч магадгүй гэсэн чиний бодол байна уу? Оргилохоо тодорно хаал гэж багийнхаа урагтай амжиж үзье. Чи өөрөө байхгүй те. Хүн би бол нэг хамгийн дөрөнд би байгаа гэж боддог байтал. Тэгэхээр одоо үзэгчтэй та бүхэндээ бас нэг сонирхолтой нэгэн дурсамжийг дахин эргэн санаж яри. Тэр юу вэ гэхээр манай ган заяа байна. Шүүгч ган эрдэнэ маань 2 дугаар Камерт 2 шоуны 2 дугаар шатн дээр энэ хоёр нэлээд том бас
бооцоотой бас гар барьсан байгаа. Тэр юу вэ гэхээр яг Камерт хоёр шоуны яг эцсийн шалгаруултан дээр хэн хэдэн килограмм турсан бэ гэдгийг шийдэх байсан юм аа. За одоо ингээд яг энэ дээр за шүүгч би юу амрал та ганцаа ганаа хоёрыг би зэрэгчүүл зогсоомоор байна л та. Тэгээд энэ хоёр юм шудраг явагдах. Тэгээ одоо угаасаа ингээд хүн болгоны нүдэн дээр бид нар ингээд яг л телевизээр одоо амлгааг нь хэлээд харцгаа гэж бодож болох уу? За ганаа очоод ганцаа гэж үзэгчдээ бүгд гэсэн бүгдээрээ санаж байгаа баха. За Самана ганцаа битээр бол одоо амлалтанд яасан хөлсөн хөрөв. Яг хүрхээ явж ирсэн. Хүрхээ явж хаад би үтс. Тэгээ би үтээд ойрын хэдэн сар ерөөсөө хүүж байд болохгүй. Ой сайхан нам байгаа гэж хэлсэн. Тэгээ одоо би ч одоо эрүүл мэндэ бодсон. За чиний юу яасан бэ? За манай ганцаагийн сууж яах вэ? За тэгээд одоо сууж явах баярлалаа шимгээ суудаа суухыг хүсэж байна. За ганцаагийн үед би бас нэлээ бас миний хувьд бол жин хассан гэдэг нь бас тодорхой харагдчихлаа. Яг хэдэн килограмм ассан байна? Яг ер нь бол сайн үзээгүй. Гэхдээ нэг хэсэг бол амар жин хасж хагаад сүүлдээ толгоо молгоо эргээд чи болохгүй юм байлээ. Шууд тэгэж хасна гэдэг чи. Эрүүл мэнд гэдэг талаараа тэгэж нэг эрүүлэр турахгүй чи шууд мод турах юм бол бас хэцүү юм байлээ. Нүд мөд харахгүй чи. Хоёр алхаад ингээд юм төшөөл хөгшөө шиг болчтой байлээ шүү. За баярлалаа. Тэгэхээр мэдээж манай ганцаа шүүгч хаан эрдэнэ хоёрын маань энэ хоорондын бариа бол эрүүл мэндийн асуудал болоод тэр хүүхэнд ингээд өнгөрчихөж байгаа юм байна те. За ойлголоо те. За баярлалаа. Тэгээ ганцаагийн үед бас нэг асуулт байна. Тэр юу вэ гэхээр Камерт хоёр шоунд орсон энэ хамгийн сайхан дурсамжтай дурсгалтай зүйл те. Дээр нь жишээл юунд их сэтгэл чинь эмзэглэж яв те. Юунд их сэтгэл чинь догдолж яв. Сэтгэл эмзэглсэн юм байгаа. Догдолсон зүйлүүд бас маш их олон шатны одоо хариуд сонсдог штэ. Тэнцэн тэнцээгүй гэдгээ сонсоход хамгийн их догдлыг бол тэндээс авч ирсэн. Тэгээд нэг юм жоохон миний хувьд жоохон эвгүй болцсон юм аа. Би ер нь бол ингээд би нэг дуучин биш л дээ би. Гэхдээ ингээд яг энэ тэмцээнд оролцсон гэдэг дуучин болох гэж яваа гэдэг утгаараа би ерөөсөө баас хоолой байж үзээгүй байхгүй юу. Баас байж үзээгүй. Тэгсэн чинь ингээд дөрөвдүгээр шатнаа тэнцээл тэгэл ингээл цаашаа ингээл за ингээл одоо ин ким байна тхим байна гэд биднэрт ингээд нөгөө хурал идэг шүү дээ бид нар тэгсэн чи би баас болцсон байхгүй. Тэгээд нөгөө акапел дээр чинь баас маас дуулаа яа эвгүйсөө би чинь яг ингээд ер нь бас дуулж болох юм бас хөөрхөө өгнөг шигээд болчихдог байхгүй. Тэгсэн чи баас болцсон шүү дээ. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр би шүүгчнээсээ бас манай Peace Bridge багийнхнаас асуулт байна уу? Асуултууд нэг алга байна. Тэр Peace Bridge хамтлаг маань одоо манай хамтлаг шүү дээ. Миний хамтлаг. Тэгээд эдгээрээ хэд удаагийн бэлтгэл дээр нэрж байгаа бол манай эднээс маш их эрс хүчил байнга гараад байдаг л да. Түүний дөрвөө дөрвөлөнд нэг хайртай. Тэгээд ганцаа чи бас өөрөө их идэвхтэй маш их одоо чи дөрөвхөн дөнгөж сая хэлээ бид нэлээд дэшээ явдаг гэсэн ч гэсэн баас болох ёстой гэдэг. Нэгэн тал шийдвэр гарсан л бол тэгээд баас болохын төлөө шууд явна гэдэг чинь бол ямар нэгэн өөрийнхөө би тэгэх ёстой ингэх ёстой гэдэг тийм амбицаа чи тэрийг баахгүй болгоод байна гэдэг чинь хамтлагаараа ингэж байна гэдэг л хамгийн чухал байсан. Тэгээд би чам тэрийг их үнэлж ийсэн. Бажаа чи маш холоос ирж бэлтгэл хийж ийсэн. Тэгвэл байнга чи ирээл уцтаад яах вэ? Миний тэр энэ яах вэ хөөгээд ярьж ийсэн. Би тэгээд оргил бол мэдээж чи үнэхээр чиний хоолойн дуртай, бийж дуртай, бүх хүмүүс чиний хоолойн дуртай. Чи яаж дундаа орох уу? Яаж ямар ч хамаагүй чамд дуул партл өглөөл гэх юм бол чи тэрийг өөрийнхоороо дуулахыг хичээдэг. Болохгүй байгаа бүх юм чи өөрийнхоороо оруулаад магадгүй жоохон алдаа байсан ч гэсэн чи тэрийг нөө дотоод мэдрэмжээрээ чи тэрийг өөрчилдөг. Өөрчилж чи тэгж байх хэрэг чинь тэрний сэтгэлээс чинь гарсан юм үзэгч, сонсогч хүмүүс яг чиний сэтгэл чинь буудаг болохоор тэргээрээ чи дууг их сайхан амьлуулдаг. Тэр чинь маш их таалагддаг. За дүү бол манай аавын нутгийн нөгөө Хинтигийн хөвгт. Тэгээд бас манай Хинти аймгаас бас орж ирээд анх дөнгөж өнөөсөө жоохон байсан. Хоёрдугаар үе шатн дээр бол чамайг тэнцвэхгүй гэж маш их бид дөрвийн хооронд маш их наргаан болсон. Тэгэхэд би чамайг тэнцвүүлэх ёстой. Чамд ямар нэг юм байна. Магадгүй царай байна. Эсвэл дээрээс энэ хөвгт өсөх тийм юутай байна гэж ирж ирсэн. Одоо тэгэж зүтгэжээж чамайг энэ
энэ одоо 5 дугаар шатны шилдэг 16-ад ингээд сууж байгааг би харахаар буруу юм зүтгээг юм байна гэсэн би чамаар бахархаж байна. Ингээд та бүгдээрэнд нь амжилт хүсье. Мэдээж уралдаан тэмцээн хойно нэгэнд ялагч болно, нөгөөх нь шалгарч чадаагүй зүйл гарна. Гэхдээ амьдрал гэдэг бол үргэлжил сонгон шалгаруулалтын дээр ч юм уу эсвэл аливаа нэгэн шат ахиж явдаг болохоор та бүхэн эндээс маш сайхан ирч хүч авсан байгаасаа гэж бодож байна. Та бүхний өмнө амьдрал маш олон зам байна. Маш олон шатаваа байна. Тэр боломжийн камертон энэ шоу маань нэг түлхэц болсон байгаасаа л гэж би хүсэж байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Ер нь бие биенийхээ уус одоо хандлага гэдэг маань бие биендээ ойлгож зан характерыг тиймэрхүү үнтэй ингэж ярьсан та тэгээд ер нь бие биендээ ууссан уу? Тэрний ярихад яг Улаанбаяр бит хоёрын хувьд ярихад бит хоёрын 3 дугаар шатнаас авахлаа нэг баг болсон. Ганзайгийн хувьд ярихад Ганзайя бит хоёр бас бие бинийгээ мэддэг маш сайн найзууд байсан. Тэгээд Балчин байгаа. Тийм байсан байгаа. Тийм. Балчны хувьд ярихад манай сургуулийн манай доотлын курсын оюутан. Тийм учраас яг бид дөрөв яг бие бинийгээ ерөнхийдөө яг маш их ойлгодог байсан болов. Тэгээд мэдээж нэг нэгийг ойлгоход одоо би Балчны ойлголоо гэж бодоход Балчин нэмдэ ганцаа нэг иймэрхүү хүн шүүгээ тайлбарлаад өгдөг ч юм уу те. Яг тэгэж ингэж бие бинтэйгээ ерөнхийдөө ойлголцож ингэж. Би гэрлүүн ороод цай угаал нэрийг бол асууж байгаа. Миний одоо энэ асууж байгаа асуултууд нь эхлээд уусан уу гэж асуугаад ууссан гэгээд хэллээ шүү дээ тийм ээ. Ер нь бол ойлгосон. Тэгээд тэр хэмжээнд хүртэл уусаагүй л байна гэсэн нэг тест маягийн юм явууллаа сая. Тий. Шалгаруулт банд дуусаагүй л байгаа юм байна. Дуусаагүй л явж байгаа шүү дээ. Анаа дөрвөлсөн. За шүүгчтэй. Фисбрич хамтлагийн өчигдрийн дуусан дуулалтан дээр бол би бас нэг хүний нэлээд тодгож хэлмээр байна. Энэ дээр бол хин та дөрвөлөө маш сайн байсан. Гэхдээ зүгээр надад илүү их таалагдсан гэвэл хин Балчка их сайн дуусан шүү гэж хамт хэлмээр байна. Тэгээд Балчка чи бол хамтлагтайгаа зөв дуусан ч тэр ганцаараа дуусан ч тэр чи бол үнэхээр бас сайн дуучин болох тийм материал тийм бүх юм чамд байдаг шүү гэж чамд хэлмээр байна. За баярлалаа. Одоо яг шийдвэр гарчиг байгаа шүү. Манай Фисбричийн те. За бун асууж бол. Балчка чи ер нь ирээдүгөө юу гэж бодсон? За би чи Монгол орон дээр гарч байгаа. Бас жоо үздэг нэ. Миний ирээдүй миний гарт хүн итгэл би өчтөр хүртгэлсэн. Итгэл сэтгэл зориг ууртай байхад бүгдийг даван туулд юм байлээ. Тэгээд амар гэрэл би угаасаа хайрын дурчин болно. Хүмүүсийн хайрын дурчин болно. Хайрын дурчин болно. За баярлалаа. Хайрын гэлц дурчин Балчин юм. За баярлалаа. Тэгэхээр манай Камерто 2 шоуныхан маань шоуны эфир анх 2012 оны 4 сарын 2-нд амжилттайгаар ихэж өдийг хүртэл 5 үе шаттайгаар явсан. Тэрнээс шалганы үтс шилдэг 16 дундаас Фисбрич багийнхан маань та бүхэн сайн мэдчихлээ. Баярлалаа. Одоо ингээд хэсэг зар сурталчилгааны дараа эргэн уулзцгаая. Европын арсны эмчнэрээр сайшаагдсан ариун цэврийн цаас Зева. Монгол чиглэлээр Монгол дүүлдэгч сайн жинхэнэ Монгол салаад газар шив. Бид чөлөөт дийлэр хувцлах. Дотны хүндээ бэлэг бэлгэлэх. Найзуудтайгаа цагийг өнгөрөх. Алжаалаа тайлах. Ирээдүгээ төсөөлөх. Хүүхдүүдэд баярлуулах.
Бид шопинг хийх дуртай. Макс Молл шопинг хийх гайхамшигтай. Айдад ингэж алтмуугийн хурааж байна уу? Амар байна уу? Амар. За юу гэж хэлэх вэ? Айтих уш. Хонь, яма, тэмээ гурвыг бүгдийг нөгч ийн хөөе. Үнжигтэй загинж байгаа юм байна да. Янзын богоц найзтай ганцхан морь дутаад байгаа байхгүй юу? Морь өгч байгаа айлын цаварч байна. Хараа өгч байгаа. Хөө танах морь өгч юм уу? Хөө танах руу явдаж байдаг л хөөе. Skyline урдчсан төлбөр үйлчилгээний хэрэглэгч. Хонь, яма, тэмээ, морь гэсэн 4 төрлийн бэлгийн картаар дансаа цэнгэлснээр 4 дэх буулгаж Skyline бэлгийн богцоо бэлгэн давна. Сар шиндээ сайхан шинлээрээ. Макс Молл танд шинэ амьдралын хэв маягийг бүрдүүлэх болно. Олон төрлийн бараа үйлчлэгээ бүхий цогцлбор. Нэг давхар гоо сайхан гоё чинлэл банк, хоёр давхар эрэгтэй эмэгтэй бэлэг хувцас зүг. 3 давхар спорт бараа хүүхдийн хувцас тоглоом. 4 давхар мебель гэр ахуй электрон бараа. 5 давхар дөрвөн хоолны газар ресторан арт галерей. Макс Молл шопинг хийх гайхамшигтай. Skyline эрхэм хэрэглэгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Та яг одоо 244 орны 400 гаруй операторуудын GSM сүлжээн дэх олон улсын роуминг үйлчилгээтэй хамт хүссэн газраа очихоор аян замдаа авах гэж байна. Хэрвээ та дуртай газраа альжуулаад тайлж амрахдаа ажил хэрэгэ бүтээхдээ хэрэгтэй бүхний алгандаа багтаагаад хамт авах хүсвэл хамгийн өргөн сүлжээ бүхий Skyline олон улсын роуминг үйлчилгээг хэрэглээрэй. Танд амжилт хүсье. Та бүхтэй сайхан аялаарай. Их дэлхийн хаанаас ч эх орондоо байгаа мэт. Хүсэл мөрөөдөл, авиас чадвар, зөвлөг тэмдэглэлээр тун чиглэн яваа олон зүүн загварсан нийгминдээ нэгтгэж чадсан Camilton хол шоу. Баяр хөөр, хамтын зүтгэл, итгэл найдвар, сэтгэл дурдсан дүүд. Хамгийн хүчтэй, хамгийн шилдэг, хамгийн авиаслаг 16 оролцогч ширүүн хүнсэлтэй гайхалтай тоглолт. Шилхэн шилдэг хүүхдийн хамтлагийн гишүүд тодорхомж тунуудахгүй. Camilton 2. Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр Camilton 2 шоуны 4-р шатнаас шалгарыг болсон. Шилдэгэн шилдэг 16 оролцогчид маань 4 багт хуваагдаж өчигдөр буюу 1 сарын 19-нд хамгийн сүүлчийн шалгаруулалт болох амьд хөгжмөөр дуулах дуугаар төлөвлөсөн билээ. Харин одоо бол та бүхэндээ акапелла дуугаар дуулсан дуунуудаа бас төлөвлөж байгаа. Одоо ингээд та бүхэндээ Bros Harmony хамтлагийнхаа дуусан би хинтээ ч учирж болно дууны клипийг хамтдаа үзэж сонирхоцгоё. Чирч болно гівч амтай лахтай нэлцэн би бинэ бурхан мэд хайрлсан гиген хайрл тэр байсан би чамд хайртай чахти берсэн бид хоёр тэрүүгээ Сэхэлсэн очтон хагаарсан ч бид хоёр хагцахгүй оройжин бид ингэж ярьсан Шүний сарам бид хоёрыг
байж энэ санаагаар бодгийг хэмбэл тимэл байдаг харин оршлон авах гэх юм зөндөөч ханы хараа би насан туштай Сившэсарих бит хойрыг хуснэ сэрүүцүүд бэждэ хэн учраа Баярлалаа үзэгчдээ. Та бүхэн Bros Harmony багийнхаа дуусан дуу хүлээн авч үзлээ. Одоо ингээд та бүхэндээ Bros Harmony-ийн багийнхаа сайхан асуулт яриагаа өрнүүлнэ. За замбал гараасаа эхэлнэ багийн ахлагчаас. За мэдээж замбал гараа багийн ахлагч мэдээж хамгийн эхлээд камерт хоёр шоуны эхлэлээс ахуулаад бас нэлээд бас рейтинг өндөртэй байсан гэж миний хувьд бодож байгаа. Гэхдээ энэ шүүгчийн яриа юуш биш шүү. Миний хувьд шүү. Тэгээд ингээд явж байхад үзэгчид ер нь өөрөө чинь дэмжижсэн мессеж саналууд ер нь хэр их байв? Нилээд байсан Facebook хуудасаар манай найзууд тэгээд гэр бүлийнхэн тэгээд ер нь дандаа их зөвлөгөө өгч шүүмжлсэн. Тэр болгоны аюу их тусгаж авсан. Тэгээд найзуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас нэг юм асуумаар байна. Тэгээд яг өчигдрийн тэр 100 сарны эзэн олдов уу? Олдог. За тэгж нэг олдох байлгүй дээ. За баярлалаа. Тэгэхээр мөн хэрднээс нэг юм асуумаар байна. Мөн хэрдээ анх удаа клипэн тоглоо сэтгэлдлээр анх удаа клипэн тоглоо сэтгэл бол маш их өндөр байсан. Тэгээд би ч бокс ч юм болсон. Тэгээд анх удаа тийм бокс уув зүмсөөд тэгээд жоохон бас торонхоо болгож байгаа. Хийвгүй харагдсан. Гэхдээ маш гоё байсан клипэн тоглоод. За баярлалаа. Тэгэхээр 760 гаруй оролцогч дундаас бас шалгарын үлсэн шилдэгийн шилдэг 16 оролцогчид дундаас тэр дундаа бас хамгийн нас залуу те цус шингэн байгаа. Манай Чингүү маань байгаа. Чингүү маань ч гэсэн 333 гэсэн сайхан тийм бас Азийн Ёндотой тоотой байгаа те хувийн дугаартай те. Тэгэхээр Чингүүнээс асуумаар л да. Тэр юу гэхэд найз охинтой юу? Байхгүй. Найз охинтой болъё гэж бодож байгаа юу? Ер нь бол бодол байгаа. Яа тэр би нэг зөвхөн хувийн шин чанартай юм асууя л да. Тэр юу гэхээр чиний найз охин ер нь ямар хүн байх вэ? Чиний таалдаг. Би бол ямар охин сонирхдаг? Хамгийн гол нь тэгээд нүдэнд дулаахан царайтай. За.
Тэгээд ер нь сэтгэл сайтай хүн бай зүгээр бах та. За баярлалаа. Манай Чингүний маань хэрвээ та бүхэн Чингүн таалагдахыг хүсэж байвал бас нүдэн дулаахан царайтай. Сэтгэл сайтай байх юм бол Чингүн таних. За баярлалаа. Тэгэхээр би Алтаа одоос юм асуумаар байна. Алтаа одоо ингээд сайхан 5 үе шатад ингээд явлаа те. Сэтгэл дэлэхээр одоо хамгийн сүүлчийн үе шат дээр ирсэн байна. Тэгээд энэ дундаас 5 үе шатын хамгийн хэцүү үе шатныг аль нь байв? Дурсамжтай зүйл нь хаана? Юу байв? 5 үе шатын хамгийн хэцүү нэгдүгээр шат байсан. Тэгээ нэгдүгээр шатанд ерөөсөө сандрахгүй байжгаад орж ирээд 4 шүүгч хараад тэгэл ухаан балартаал ерөөсөө өөрийн ухаанг болоод тэгэл нэг мэдсэнчил гарч исэн. Тэгээд тэр шатан дээр бас хамгийн ингээд эвгүй сэтгэл хамгийн гонигтай гэх юм уу? Хамгийн гонигтай баяртай хоёр нь бас цогдох байсан. Тэрний юу гэхээр ингээд би бас гайгүй итгэлтэй орсон. Тэгсэн чинь 3-1 ярцаатай тэнцсэн. Тэгээд нэг үгүй авчаад тэгээд би ийм байсан юм уу гэж гутраад гэртээ очиод өдөржингөө унтсан. Тэгээд хэдэн өдөр унтчих сэргсэн дээ. Тэгээд тэнцсэн баяртай. Тэгээд нэг үгүй авсан тийм хэцүү үзсэн. Тэгэхээр би нэгдүгээр шатандаас үгүй өгсөн шүүгч хэн байсан бэ? Гайр дах байсан. За одоо хэлэх үгүй хэл одоо. Шилдэг 16-д орсон байгаа гэж. Тэгээ мэдээж шилдэг 16-д орно гэдэг бол нэлээд хүч хөдөлмөр авиас бэлэг бүх зүйлээ шахаж ажилласан тий бүх манай шилдэг 16-д орсон оролцогчдод бүгдэнд бас бүгдээрээ халуун алгадчдаар баяр хүрхэн зүйтэй болов. За баярлалаа. Тэгээд хэрвээ шүү. Хэрвээ шилдэг энэ 4 гишүүний нэг нь болж чадаагүй бол та бүхэн дуулахаа болохгүй үстэй. Болохгүй. За мэдээж энэ бол камертын шоуны шилдэг 16 оролцогчдын дөрөв байлаа. Брос Хармони. За ингээд шүүгчдээс асуух асуулт байвал манай Брос Хармоныхан бэлэн байна. За тэгэхээр Брос Хармони болохоор над дээр одоо миний хариуцж авсан 4 дүү мэн байгаа. Тэгээ манай 4 мэн дөрүүлээ их авиастай, чадвартай, их сайхан сэтгэлтэй. Тэгээ ерөнхийдөө урлагт ингээд өөрийгөө зориулна гэдэг бол бас нэлээд их золиос шаардлагатай болдог л доо. Одоо зарим тохиолдолд бол ингээд хичээл сургуулаа ч юм уу те заримдаа тасалдаг болдог ч юм уу. Яалтчгүй одоо нэг зүйл зорьсон бол түүнийхэн төлөө бас зарим нэг зүйлээ жоохон баг зэрэг орхитуулах талууд бас байдаг. Тэгээ би дүү Чингүнээс асуумаар байна л да. Чингүний ахындаа ингээд хамтлагтай болоод ингээд хамтлагийнхантайгаа хамтдуулаад клипний бичлэгэнд ороод ингээд энэ бол зургатаар гарахтаа бол их гоё өнгөлөг гоё хүмүүс ингээд харахад аяга амархан шарагдаг боловч цаана хийх үйл явцыг бол бид нар бол маш сайн мэднэ. Тэгээд ийм хүндрэлтэй үед гэр бүлийнхэн чинь тэр тусмаа ээж аав чинь ойр дотны хүмүүс чинь яаж хандж байсан бэ? Манай гэр бүлийнхэн бол ерөнхийдөө маш их дэмжсэн намайг. Тэгээ би хамгийн анх камертай хоёр шоу одоо хүмүүсийг одоо шалгаж эхэлнэ гэдэг зарна гараад явчихт нь би анх өөрөө ормооргүй гэдэг одоо орохгүйгээ хэлж яхад манай аав ээж хоёр маань аваад хүчээр оруулж исэн. Тэгээ би үнэхээр тэгж аав ээж хоёрынхаа хүчинд орсондоо одоо харамсдаггүй. Хамгийн гол нь би 3 гоё ахтай болсон. 3 ахтай хайртай шүү. Тэгэхээр ийм байдал Чингү одоо идтэй л нас 16 та тий. Анх камертай хамтлаг маань бас 1995 онд байгуулагдаад бид нар дуулаад эхлээд явж байхад би бас яг л Чингү шиг 16 настай байлаа. Тэгээд 1995 оны Пинстонк наадамд бид нар оролцож байсан. Тэгээд тэр Пинстонк наадмаас бид нар анх шилдэг дебют шилдэг залуу шинэ хамтлаг гэдэг тийм шагналыг аваад хөл газар өрөхгүй маш их баярлж ирсэн л да. Тэр үед нэг сэтгэлд их дотн үлдсэн үгийг одоо та бүхний сайн мэдэх нэг улс төрч одоо хотын дараа Батүл ах маань хэлжсэн л да. Би яг одоо энэ камертоны медиа шиг те 16 таа байхад бид нар хүссэн хөгжмөө сонсоход маш хэцүү байсан. Ягаад тэгэхээр тэр үеийн нийгэм гэдэг чинь ондоо хаалттай нийгэм байсан. Тэгээд тэр үед хүүхдүүдийг одоо хамаагүй Beatles энэ тэр сонсож болохгүй гэж хоригддог байсан үе. Гэтэл одоо үнэхээр сайхан болжээ. 16 настай хүүхэд өнөөдөр ингээд ийм хөгжмийн юунд ороод ингээд хамтлагаараа ингээд шагнал аваад ингээд баярлж байгаа нь үнэхээр сайхан харагдаж байна гэж хэлжсэн. Тэгээд
яг тэр үгийг бас би бас чингүүндүүд хэлмээр гэж бодож байна. Өнөөдөр ингээд хүүхэд нь ийм гоё тэмцээнд чи ороо гэдэг ээж аав нь те хүүхдээ бэлдээд ингээд оруулаад өнөөдөр ингээд шилдэг 16 энэ олон залуучуудаас шилдэг 16 шалгараа явж гин гэдэг бол би тэр ээж аавд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголын олон гэр бүлийн ээж аав нар өнөөдөр урлагт хөгжимд үнэхээр хайртай гэдгийн бол их том нотлогоо гэж би бол хэлмээр байна. Тэгээд Чингүүнийхэн гэр бүлийнхэнд одоо энэ манай төсөлд хамрагдаж оролцсон 760 залуучуудынхаа гэр бүлийнхэн ойр тойрныханд маш их баярлалаа гэж бас дахиж хэлмээр байна. Энэ асуумаар байна та. Та дөрөв ер нь бол за олны танил болсон гэж бодож гин үү болоогүй гэж бодож гин үү? Тэр талаас нь бодож байгаагүй. Одоо нэг одын өвчин гэж нэг өвчин байдаг юм аа. Тэ. Тийм болсон болов болоогүй болов гэж би бодохгүй юу? Тийм. Зан хальтрааны хувьд ер нь өөрчлөгдөж байна уу? Бид яг хамт байсан. Хамт амьдсан баг. Тэгээд бусад хүмүүстэйгээ харьцахтаа ер нь бол би бол гэсэн нэг тийм зан чанар ажиллагдаж байна уу? Байхгүй юу? За. Айгаад гисэнтэй. Над руу тэгээд бичиж дийлээ тий. Тэд нэр ингээд тэгээд ахнаа гэж. Байхгүй үгийг сайн мэдчихлээ. Тэгээ манай дөрөв өнөр чинь дөрүүлээ ер нь бол их энгийн. Тэгээд би түрүүн их тодтогч хэлсэн. Их сайхан сэтгэлтэй үнэхээр яг урлагт хүн сэтгэлээрээ зорж иж амжилт нүрдэг шүү дээ. Тэгээ манай дөрөв өнөр бол дөрүүлээ тийм яг үнэхээр зүрх сэтгэлээсээ одоо энэ дуунда хөгжмөдөө хандаж чаддаг тийм их хэрэгсэн өнгөрөө зам бол үнэхээр байхгүй гэдэг. Би бол амбардам хэлмээр байна. Брос хармоны хамтлагийнхан бол тийм хүмүүс шүү. Манайхаа. За баярлалаа. Камертон шоуны шилдэг үзэн 16 оролцогчдойгоо дэмждэг арга гэрийнхэн болон бас дэмждэг бас фэнүүдтэй бас бүгдэнд нь баярлсан талааснаа илэрхийлье. Ингээд Камертон шоуныг шийдвэрлэх мөч боловсрол сувг телевизээс шууд дамжуулан хүрч байна. Авиас шатвар зөвлөг тэмүүллээрээ түүчилэн яваа олон зуун залуусын нийгмэнд нэтгэж чадсан Камертон 2 шоу баяр хөөр хамтын зүтгэл бүтгэл найдвар сэтгэл дурсан өдрүүд хамгийн хүчтэй хамгийн шиндэг хамгийн авиаслаг 16 оролцогч ширүүн хүнсэлтэй гайхалтай тоглолт шилхэн шилдэг хүүхдийн хамтлагийн гишүүд тодорхой томдохгүй Камертон 2 Боловсрол сувг телевиз B Production Music Box телевизүүдийн хамтран зохион байгуулж байгаа мэргэжлийн өндөр түвшин зохион байгуулагдсан Камертон 2 шоу. Монголын хамгийн анхны өндөр шагналын сантай Камертон 2 шоу. Шилдгийн шилдэг 16-аас шилдгийн шилдэг 4-ийг шалгаруулах мөч бидний өмнө торгон мөч хүрэн ирсэн байна. Одоо ингээд та бүхнийхээ өмнө бидэнтэй хамт ерөнхий спонсороор хамт ажилласан Sky Group-ийн DR брендийн брэнд менежер Тэмүүлэн таныг урьж байна. Мөн Max Group-ийн маркетинг яамны дарга Шавгдарс таныг бас тайзнаа урьж байна. Мөн боловсрол сувг телевизийн гүйцэтгэх продюсер Отгонбат таныг тайзнаа урьж байна. За манай Sky Group-ийн маань залуусын анхны брэнд DR брэнд нь болохоор ер нь залуусын нийгмийн оролцоо тэр дундаа соёл, урлаг, спортын чиглэлд их анхаарал хандуулдаг. DR брэнд нь залуусын анхны брэнд гэдгээр залуус чиглэсэн үйл ажиллагааг байнга дэмжихийг хичээж ажилладаг. Тэр ч утгаараа Камертон 2 гэдэг энэхүү төсөлд хамтарч оролцож байгаадаа маш их таатай байна. Жилийн хугацаанд энэ 700 гаруй залуусаас авиас чадвараараа өөрийнхөө сэтгэлээрээ үлдсэн 16
шилдэг залуустай маш их баярлж байна. Та нар яг энэ цаг мөчид өөрсдөө даван туулж чадсан ялагч нар нь юм шүү гэж хэлэхдээ маш их таатай байна. За ингээд Skytel Group-ийн зүгээс та бүхэнд гарын бэлэгтээ бас ирсэн байгаа. Гадлах. За, орой мэд үгүй. Сүүлийн 1 жил шахман хугацаанд үзэгч олон залуучууд охид хөвгөө та бүгдийг цэнхэр дэлгэцийнхаа өмнө боловсрол сувг телевизийн өмнө цуглуулж ирсэн энэ камертай 2 шоуны төгсгөлийн нэвтрүүлгэнд оролцож байгаа нийт хүмүүстээ мөн камертай 2 шоуг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, санаачлагч, камертон хамтлагийнхандаа боловсрол сувг телевизийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Энэ нэвтрүүлэг олон залуучууд орж байна. Амьдралын замд өөрийнхөө бие даасан анхны алхмыг хийж байгаа залуучуудын хувьд хамгийн том баялаг бол би хүсэл мөрөөдөл гэж бодож байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амжилтанд хүрсэн олон тохиолдолд би зөв хүсэл мөрөөдөлтөө зөв тэмүүлэлтэй хүнд давахгүй даваа гатлахгүй гол гэж үгүй билээ. Ингээд энэ зөв хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд хамгийн шилдэг болсон энэ 16 оролцогчдоо бас аз жаргалыг хүсье. Хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Гайхамшигтай бүхэн бас манай Макс Мод биш үү гэдгийг би бас дуулгая. За ингээд яг 1 жил 1 сарын өмнө 12 сарын 26-нд бүртгэлээ эхлээд 15-аас 25 насны эрэгтэй хүүхдийг бүртгээд нийтдээ 760 залуу бүртгүүлсэн. Тэгээ би одоо энэ жишээний ашиглаад 760 хүүхдээ та нар бүгдээрээ шилдэгүүд байсан шүү. Энд үлдсэн 16 хүүхд ч гэсэн бүгдээрээ шилдэг шүү. Тун утгагүй шилдэг дөрөв тодорхойлчихсан. Бүгдээрээ ялагч нар. Тийм болохоор та нар бүгдээрээ хүсэл мөрөөдлөө битгий орхиорой. Тэгээ манай шүүгч нь бас шилдэг. Тэгээд манай дууны найруулагч Бүрсүх мөн шилдэг байсан. Телевизэд энэ шоу шилдэг байхын төлөө ажиллаа. Тэгээд бас энэ шоун дээр ажилласан телевизийнхаа инженер техникийн алба уран бүтээлчтэй бүгдээрэнд нь бас баяр хүргье. Баярлалаа. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн камерт 2 шоуг зорин ирсэн 760 гаруй оролцогчид дундаас өөрийнхөө хүч хөдөлмөр авиас чадлаараа шалгаруулсан шилдэг 16 дундаас өнөөдөр камерт 2 шоуны үр дүн болох Монголын рок попын ертөнцид шинээр хөл тавин гарах гэж байгаа нэгэн бой бэнд группийг өлгийдэн авахд бэлэн болоод байна. Ингээд манай нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгчээр ажилласан Skytel компани, Max Mod эхтлэхүүр мөн Sound of Mongolia компаниудаа бүгдэнд нь баярсан талархснаа зохион байгуулагчдын зүгээс хэлхэн зүйтэй болов. За ингээд та бидний хүсэн хүлээсэн цэнхэр дэлгэцээ үзэн суугаад таны ч гэсэн сэтгэл бас догтлон хүлээж байгаа тэр сайхан торгон мөчийг эцдийг тодруулж өгнө хэмээн эрхэм шүүгчдийн микрофоноос шилжүүлье. За ингээд ямар ч байсан нийт шилдэг 16-аа энэ хүртэл хамтдаа явж зовлон жаргал, хамтдаа уйлж, хамтдаа баярлаж нэг зорилгын төлөө хамт явсанд чинь Камертон хамтлагийн зүгээс мөн Камертон хамтлагийн мянган фэнүүдийн зүгээс та бүхэндээ баяр хүргье. Урлаг тайртай, хөгжим тайртай, зүрх сэтгэл чинь жинхэнэ урлагийн төлөө зохилдог ийм сайхан залуучууд үлдсэн гэж ойлгож байгаа. За тэгээ бид нэр яг дараалалаараа одоо хоолойныхаа дараалалаар бид нэр одоо шалгарч үлдсэн оролцогчдоо нэрлэнэ. Хамгийн түрүүнд ганаагаас эхэлнэ. Баярлалаа. Тэгэхээр камерт 2 шоуны шилдгийг шалгаруулах мөчид та бүхнийг анхаарлаа дэлгэсэнд хандуулахыг хүсэж байна. Ингээд бүгдээрээ хамтдаа хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая.
өнөөдөр авиас чадвар зөвлөг тэмүүлэлээр түүчийн яваа олон зуун залуусын нийгмэнд нэтгэж чадсан Камертон 2 шоу баяр хөөр хамтын зүтгэл итгэл найдвар сэтгэл дуусан гэдэг хамгийн хүчтэй, хамгийн шиндэг, хамгийн авьяаслаг 16 оролцогч ширүүн хүнсэлтэй гайхалтай тоглолт. Шилхэн шиндэг хүүхдийн хамтлагийн гишүүд тодорхойлж дуудахгүй. Камертон 2. Баярлалаа. Тэгэхээр миний хойно яг шилдэг 16 оролцогчид манай ерөнхий ивент тэтгэгчдийн Sky Group-ийн гарын бэлэг мөн Maximo дэлгүүрийн сая төгрөгийн эрхийн бичгийг бас гардан авсан байна. Дээр нь боловсрол сувг телевизийн өргөмжлөлийг та бүхэндээ танилцуулъя. Алтан од тана би production боловсрол сувг телевиз music box сувгуудын хамтран зохион байгуулсан Камертон шоу нэвтрүүлэгт 760 гаруй залуусаас авиас бэлэг ур чадвараараа шалгаран амжилттай оролцсонд баяр хүргэе. Өргөмжлөл амжилт бүтээл гэрэл ирээдүй гигэн сайхан бүхний хүсэн өрөө 2013 оны 1 сарын 20 гэсэн ийм сайхан өргөмжлөлийг өгсөн байна. За баярлалаа. Одоо би өөрөө ч гэсэн бас сандраад байна. Юу гэхээр бас бүхэл бүтэн нэг жилийн турш хамтдаа байж бас жаргал зовлонгоо хуваалцаж бас энэ хүү таван шатад бас хин үлдэж хин бас хоторч үлдсэн тэр болгонд бас эмзэглэж бас баярлаж явсан. Тэр сайхан дурсамжийн маань бас үр дүн гарах гэж байна. Тэр юу гэхээр одоо та бүхнийхээ өмнө шүүгчд маань дүнгийн танилцуулна. За ингээд 16 гишүүдээ сонгоход маш бэрх байлаа. Бид дөрөвч бас жаахан ганц хоёр ам мөрөйлаа. Сайн угаал үзлээ. Тэгээд тенор хоолойтой хүний хувьд, дуучны хувьд тенор хоолойтонгуудаа эхлээд ярилцсан юм аа. Тэгээ бүр ярилцаад 5 хүнтэй ч болох уу гэд нэг хүн нэмүүл яах вэ гэсэн яриа хүртэл бид нэр гаргаж ирсэн. Тийм учраас та бүхэн бол хоорондоо маш сайн шилдэг өрсөлдөгч нар байсан шүү гэдгийг бас хэлмээр байна. Хоёрт нь 16-аа од. Одоо яг рок попт дуулж байгаа дуучтай энэ тэнцүү тийм хоолойны чадвартай хөгтөж шүү гэж би бас хэлмээр байна. Тэгд. Хоёрт нь за одоо би зарлая. Оргил. Баярлалаа. Peace Bridge Group-ийн багийн ахлагч Оргил. За баярлалаа. За баярлалаа. Тийм Камертон 2 шоуны шилдэг дөрвийн нэг шүүгч ган эрдэнэ шалгаруулаа. Оргил байлаа. Одонзон 29 дугаартай Оргил. Цэгэр дэлгэцээ үзэн сууж байгаа үзэгч та бүхэн ч гэсэн бас үнэхээр их сэтгэл догтлон хүлээж байгаа. Үнэхээр их чин сэтгэлээсээ баярлаж байгаа. За Оргил шин тайсан. Айдаг авдартай ээжлээ. За Оргилийн хувьд ярихад дуучин хүн маань зүрхэндээ галтай, зүрхнээсээ дуулдаг тийм байх ёстой. Тийм учраас Оргил маань дууг яаж дуулах уу гэдгийг тултлан дуулж чаддаг. Тэгээ хоёрт нь авалт маш сайтай. Чи ингэж дуул, тэгэж дуул гэх юм бол тэрийг дор нь аваад дор нь хэрэгжүүлдэг. Цаг сайн барьдаг. Найснаар хамтлагийнхаа хамт олонтой эвсийг найрсаг, бие биенийхээ үгийг сонсч чаддаг, дагуулад явж чаддаг. Энэ зан харьцааны хувьд ч гэсэн цаашдаа олон жил 10, 20, 30 жил тасгалтгүй дуулах юм болохоор энэ чанаруудыг бид нэр ярилцаад шүүснийхээ эцэст Оргилыг шалгаруулсан шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. 729 дугаартай Оргил. За баярлалаа. Ингээд дараагийн шилдгийг тодруулах юм ерөнхий шүүгч болд. За яг миний хувьд бас тенор хоолойтой хамтлагийн 2 дугаар хоолойг дуулдаг. Одоо 18 жил дуулж байна гэж хэлэхэд болно. Тэгэхээр энэ бол бас маш чухал хоолой. Ихэнхдээ гол соло,
их гоцлол хоорондын холбоос маш олон үүрэг оройтой юм хоолой. За тэгээ энэ дээр бид хэлсэн бас түрүүний ганаг хэлдгээр маш олон ам мөрийсэн маш их одоо маргалцсан. За энэ дээр нэг хүн дээр тогтсон. За энэ хүн бол миний тэр хүний хоолойг би сонсохороо миний зүрх оргилдог, хамтарч ажиллахыг мөрөөддөг. Хөшөө илүү энэ хүний хоолойг одоо Монголын залуучууд одоо бүх сонсогч нар сонсож энэ хүний дунд бүжиглээсэ, дагандуулаасаа гэж би мөрөөддөг. Энэ хүн бол Замбал гарав. Баяргий 624 дугаартай Замбал гарав. Баяргий Камертойр шоуны шилдэг дөрвөр төгсдөө хоёр шалгараад байна. Тийм ээ, энэ үнээр ингэж баярлахаас өөр аргагүй. За. Камертойр шоу битгэхээс ахвал манай шүүгчдийг гайхшруулж байсан, бас үзэгчдийг бас алмааруулж байсан. Яахан аргагүй шилдэг оролцогчийн нэг 624 дугаартай Замбал гарав. Баярлалаа. Монголын залуучуудыг байлдан дагуулах сонсох дуртай ийм сайхан хоолой Монголын рок поп нэгээр нэмэгдлээ гэж хэлэхэд их таатай байна. Дахин баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Ингээд манай дараагийн шийдгийг тодруулах хэмээн шүүгч Эрдэнэт. За бид нэр анхнаасаа хамтлагийг гаргаж ирэхдээ бид нэр бар бинууд гаргаж ирье гэж огт ярилцаагүй. Одоо үргэлж амьд гэдэг тийм уриалаа цонтойгоор хаанч ямар ч хөгжмөөр ямар ч техникийн саадал гарсан үргэлж амьд дуулдаг. Монголын ард түмэд час хийсэн хоолоогоор үргэлж сэтгэл зүрхийг нь мөн амьдралыг нь урагш нь үргэлж сайхан хоолоогоор сэнгэлж яадаг ийм шижигнсэн дөрвөн залуучууд гаргаж ирээл гэж бодсон. Миний шалгаруулах залуу маань баритон хоолойтой залуу байх хэвээр. Тэгээд үүн дээр бол баритон хоолой гэдэг бол ерөнхийдөө нэлээд олон хүмүүс эвлэхэн дуулцдаг тийм хоолой байгаа. Тэгэхээр бас сонгон шалгаруулалтан дээр бол маш хүнд байсан. Тэгээд нэгэн цаг ирсэн болохоор би одоо хэлье. Ингээд энэ шинэ хамтлагийн маань 3 дахь гишүүний нэр бол Зориг. Баяргий. Эндүр дугаартай Зориг. Монголын рок попын нэг шинээр хөт хамтлагийн хамтлагийн 3 дахь гишүүнээр Зориг тодорлоо. Баярлалаа тийм ээ. Монголд төлөв Азийн давсанд гарах энэ бой бэнд группийг санаачлагтайгаар хийж байгаа Камертойр шоуны 3 дахь эзэн тодорлоо. Одоо ингээд та бүхний өмнө 4 дахь эзнийг тодруулах хэмээн шүүгч Мэнд амар. За маш баярлалаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд бид бүхэн бас сайхан хамтлаг гарах гэсэн мөрөөдлөөр энэ төслөө эхлүүлжсэн бол өнөөдөр бид бүхний мөрөөдөл биелж байна. Тэгээд энэ шинэ хамтлаг 4 гишүүнтэй болно. Одоо энэ 4 дахь гишүүн бол ерөнхийдөө миний үүргийг гүйцэтгэх гэсэн үг. Бас олгордуулна. Тэгээ та бүхэндээ би хамтлагийнхаа энэ логог би тайлбарлаж өгье. Энд тойрог дотор ийм нэгдлийн бэлэгдэл болсон Peace гэдэг лого байдаг тийм ээ. Энэ бол ив нэгдэлтэй байх, үргэлж бие биенийхэн төлөө байх, нэг нийтийнхэн төлөө, нийт нэгийнхэн төлөө гэсэн өрөө агуулгыг манай хамтлагийн лого маань оруулсан байдیں۔ Ингээд энэ шинэ 4 дахь гишүүн маань хамтлагийнхаа цохилох зүрхэн байгаарай, хамтлагийнхаа хөрс суурн байгаарай, бат бих байх нь чамаас маш их хамааралтай шүү гэж би хэлмээр байна.
Тэгээд би энэ гишүүнийг би нэрийн хэлгээр шууд гаргаад арчаад те. Зайлаас нь гараад тэр. Баярлалаа. 728 дугаартай баяр мандах. Үнэхээр ихэд баасан гайхамшигтай дуучин болж чадна гэж үнэхээр итгэсэн шүү. Баярлалаа. Та бидний хүсэн үлээсэн энэ цагаас илүү давтуулсан хүмүүстээ бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ бас баярлалаа. Камертон 2 шоуны эцсийн шалгаруу шалгагдаж 184 дугаартай Зориг 729 дугаартай Оригод 728 дугаартай Баярмандах 624 дугаартай Замбал гаруунаар байлаа. Тийм ээ. Зэрэг дэлгэцээ үзэж сууж байгаа та бүхэн ч гэсэн бас чин сэтгэлээс баярлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа. Одоо ингээд та бидний өмнө Монголын хамгийн өндөр шагналын самтай энэхүү шоуны эзэдэн физикийн хугацааны дараа шагналыг гардуулъя. Авиас шатвар зөвлөг тэмдэглэлээр түүчлийн яваа олон зуун загварсан нийгмэндээ нэвтэж чадсан Камертон 2 шоу баяр хөөр хамтын зүтгэл бүтгэл найдвар сэтгэл дурсан дүүд хамгийн хүчтэй хамгийн шиндэг хамгийн авиаслаг 16 оролцогч ширүүн хүнсэлтэй гайхалтай тоглолт шилхэн шилдэг хүүгүүдийн хамтлагийн гишүүд тодорхойж дундахгүй Камертон 2 баярлалаа үзэгчдээ. Тийм ээ. Бидний хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Камертон 2 шоуны шийдвэрлэх хүмүүж боловсросоо телевизийн студиэс шууд амжуулан хүргэж байгаа лээ. Ингээд шилдгээр шалгарсан баяр мандах. Оригод. Зориг. Замбал гаруу. Тийм ээ. Тун удахгүй та бүхний сонсох дуртай дуугийн хит дууны эзэд болох энэ хүмүүсээ бүгдээ хаалгаалгачдаар баяр хүргэе. Камертон 2 шоу хамгийн анхнаасаа эхлэхээс ахуйда та бүхэн сайн тайлбарлаж ойлгуулж ирсэн. 5 жилийн продюсерингийн гэрээ 150 сая төгрөгийн эрхэм эзэд боллоо. Та бүхэндээ баярлалаа. Ингээд та бүхнийхээ өмнө та бүхэндээ ялагчдын сэтгэлдлийг хаваалцъя. Сэтгэл хөдлөлд бүр аимшигтай нэг итгэхгүй байна. Ерөөсөө өөртөө итгэхгүй. Маш их баярлж байна. Юуны төрөнд би намайг Камертон 2 шоунд анх бүртгүүлэх гэж яхад надад ерөөс зориг хүрээгүй л дээ. Хэрвээ би ороагүй байсан бол одоо харамсаа зогсож байгаа байсан баг. Нэг төрөнд намайг энэ шоунд бүртгүүлсэн хайртай хандаа маш их баярлалаа гэж хэлье. Чамтай маш их баярлалаа. Сайхан мэнэ. Үнэхээр сайхан. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Жисэн үзэгчтэй бүгдэнд нь маш их баярлалаа. Дэмжижсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Ар гэр аав ээж бүү эмээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж л. За хамгийн түрүүнд хайртай аав ээж хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд намайг өдөө болтол дэмжиж одоо энд зогсох тэр өөрийг одоо намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр. Тэгээд хайртай хамтлагтаа бас маш их баярлалаа.
Баярлалаа. Ингээд шилдгээр шалгарсан дөрвөн оролцогчдоо шагналтыг гардуулах хэмээн B Production-ы захирал, Камерт 2 шоуны ерөнхий продюсер, Камерт 2 шоуны ерөнхий шүүгч, Камерт хамтлагийн ахлагч, Монгол Улсын төрийн сойрхолд дуучин Болд. Саяхан нэгэн гадаа 101 өдөр энэ шоуг эхлүүлье гэж яг Амон драйвтер яриа сууж ирсэн мөч саяхан мэт санагдж байна. Тэгээд одоо та дөрөв өнөөдөр Монголын шинэ үеийн бой банд хөвгүүдийн хамтлаг болох гээд өнөөдөр энэ лэгцний өмнө зогсож байна. Одоо та нарын өмнө та нарын амжилт та дөрвийн зүрхэнд байна. Та дөрвийн гарт байна. Та дөрвийн хайр сэтгэл бүх зүйлд чинь та дөрвийн амжилт оршиж байгаа. Өнөөдөөс эхлээд бие биенийг чин сэтгэлээсээ хөндлөж, бие биенийг чин сэтгэлээсээ хайрлаж, ард түмэн, алтан тайз, Монгол улсаа чин сэтгэлээсээ хөндлөж явах юм бол та нар өнөөдөр ард түмний хайртай хамтлаг болоход та нарын авьяас бол аль хэдийн хангалттай гэж би бодож байна. Тэгээд дахин та бүхэндээ баяр хүргэе. За гоё өдөр байна өнөөдөр. Тэгээд нэлээ их юмны ард гарлаа. Ер нь олон телевизийн нэвтрүүлэг хийж үзсэн. Тэгээд энэ шиг хэцүү нэвтрүүлгийн ард бол анх удаа гарч ийн. Тэгээд манай энэ дээр ажилласан залуучууд үнэхээр та нарыг би хүндэлж байна. Үнэхээр мундаг тууштай ажиллаа. Тэгээд хамгийн гол нь бас Камерт хамтлагийнхандаа үнэхээр талархлаа. Тэгээд та нар нийгэмд одоо залуучуудыг илүү одоо амьдралд итгэл үнэмшилтэй өсөл мөрөөдөлтэй амьдрах аюул том хувь нэмэр оруулаад тэгээд та бүхэн тусгаалan баяр хүргэе. Тэгээд төсөл бол янз янзын замдаа туулсан. Санхүүжилтгүй зогссон ч үе байсан. За тэгээд техникийн асуудлууд байсан. За тэгээд оролцогчдоо бэлдэх гэл ингээл ер нь нэлээд өндөр зардалтай төсөл болж дуслаа. Гол нь энэ хамтлаг цаашаа явахын тулд аюу нэг хамтлаг аюу зөв бүрдэх хэрэгтэй. Тэгээд дараагийн юмнуудад бид нар бас өөрсдөө бэлтгэлтэй авах нь аюу чухал байсан. Одоо жишээ нь манай ерөнхий продюсер бол дараагийн дуунууд за мөн миний хувьд бол илүү тэр санхүүжилтийн асуудлууд дээр илүү бэлтгэлтэй мөн энэ хамтлагын өөрөө цаашаа урт настай авах гэдэг дээр бид нар аюу анхаарсан. Тэгээд маш их ажлууд хүнд хэцүү сорилтуудын ард ингээд бүгдээрээ төслийн багаараа гарлаа. Тэгээд үзэгчдээ бас талархъя. Тэгээд ямар ч гэсэн ингээд шагнал гартуулах гэдэг зогсож байгаа даа. Баярлалаа. Спортыг маш их анхаардаг гэж байгаа. 2013, 14, 15 онуудад хит олж чадхаар одоо тэр яг өвлөгдөж байгаа тэр зүйлд нь хатгаж чадхаар тийм сайхан залуучууд яг энд шалгарсан байна гэж бодож байна. Тэгээ цаашдаа хамтарч ажиллаад илүү ихийг бүтээгээд шин зүйлүүд хийхдээ таатай гэж хэлэхэд баяртай байна. За баярлалаа. Ингээд Камерт 2 шоуны шилдгээр шалгарсан оролцогчдоо шагналтыг хамтдаа гардуулцгаая. 150 сая төгрөгийн эрх. Аудигийн продюсерийн гэрэн гарын үсэг дурах эрх. Устараа түр хөгжмөө хаалж байгаа. Мэргэжлийг ярих гэдэг шүү дээ. Тэгээд нэг зүйлийг онцлоо. Энэ шагнал нь бол одоо ингээд зүгээр нэг 150 сая төгрөг ч юм уугаад орчих асуудал биш. За жишээ нь Skyline шагнал бол эхний жил бүр төлөв гаргацсан маа. За дуу бичүүлэх, цомог гаргах 11 сар тоглож идэв мэдгүй ингээд тэрнэр энэ дээр бас энэ Монгол масс медиа гэдэг энэ дээр бас холбогдох бүх зардлууд дээр хөрөнгө босгож идэв ингээд аюу нарийн төлөвлөгөөн дээр үндэслэж гарч байгаа шүү. Тэрнээс зүгээр нэг тийм сэтгэл хөдлөлч юм уу эсвэл ямар нэгэн тийм юу биш шүү. Энэ бол яг бодтой бизнес төлөвлөгөө шүү залуучууд. Баяр хүргэе. Баярлалаа.
Тэгэхээр мэдээж уран бүтээлч хүмүүстээ санхүүжилт гэдэг бол хамгийн чухал байдаг. Харин энэ дөнгөж Монголын рок попын ертөнцид хөл тавьж байгаа энэ хүн шинэ хамтлагт бас санхүүжилтийг бас зохицуулж өгч байгаа. Бас энэ Sky компани, Монгол Mass Media мөн боловсрал хийц. За би яг эхнээс нь одоо яг продюсераар бол энэ хүмүүсийн одоо цааш авч явах асуудлыг би хариуцж байна. Тэгээд одоо хэдүүлээ сайхан хэрэлдэнэ. Та дөрөвдөө маш гоё ажил гэж бодож байгаа. Маргаашнаас ажилдаа орно. Маргаашнаас бүгдээрээ програма бэлдэнэ. Skytel маань өгж байгаа энэ шагнал бол Skytel компанитай одоо Facing гэрээнд гарч ирэх зурчныг та нар ойлгох хэрэгтэй. Өнөөдөөс эхлээд та бүхэн Skytel компани нүүр царай болж байгаа. Тийм учраас та бүхэн бүгдээрээ төлөвлөгөөтэй ажиллаж энэ 50 сая төгрөг төлөвлөгөөнийхөө дагуу зарцуулалтаа хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Монгол Mass Media мөн ялгаагүй реклам сурчлагын аливаа entertainment бизнес бол заавал тийм зарчмаар явдаг. За энэ миний барьж байгаа зүйл бол манай B Productions та бүхэнд өгж байгаа продюсерийн 25 сая төгрөгийн эрхийн бичиг та бүхэндээ дахин ардуулъя. Баярлалаа. Камертай өөр шоуны шилдэг оролцогчид баяр мандах. Аригат. Зарик. Самбал гараа. Баярлалаа. Тэгэхээр би шилдэг оролцогч нараас бас асуумаар байна л да. За, шинэ хамтлаг төрөн гарлаа. Энэ цаг мөчид 2013 оны 1 сарын 20-нд энд Монголын рок попын ертөнцид нэгэн boy band group үлгийдэн авлаа бид бүхэн. Тэгэхээр бүгдээ энэ хамтлагтаа ямар нэр өгье гэж бодож байна вэ? Ярилцж байгаа л. Ярилцж байгаа л өгөндөө гэж. За. Harmony Peace биш дөрүүл юм. Баярлалаа. Бараг бүгдийг энэ нийлүүлээд оруулчихж байгаа юм байна шүү дээ. Ярилцж байгаа дөх хаа тий. За тэгээд дээрээс нь тамира нэг юм хэлэхэд энэ бол яг миний шийдвэр байсан. Тэгэхээр энэ юус урд нь яригдж байгаагүй шагнал. Гэхдээ энэ дөрөвт зайшгүй хэрэгтэй байх гэдэг үднээсээ энэ шагналыг өгч байгаа. Телевизээр үзэж байгаа залуучуудтай бас хандаж хэлэхэд 6 сард та дөрөв Сингапур улсад 2 сарын хугацаанд хэлний курст явна. Тэнд хэлнийхээ англи хэлээр сурахаас гадна тэнд шин цомгоо бичвэл. Тэр үнээр ахмчтай авч байгаа. Тийм учраас та бүхэн 6 сар хүртэл бүгдээрээ програма бэлдээ 6 сард бүгдээрээ Сингапур улсад очиж өөрсдийнхөө шинэ альбом, шинэ одоо нэрээр гарах гайхамшигтай альбомыг хийх болно. Тэгэхээр арт түмэндээ бас та бүхэн маш гоё альбом хийх одоо хичээж ажиллаарай гэж хүсье. Хамгийн анхны зүйл биш үү? Яг л ингэж боловсрол зөвлөлийн захирал мэдээ. За шинэ хамтлагтаа баяр хүргэе юуны өмнө. Тэгээ хүлээлт бол маш өндөр байгаа. Би бас та нарын фэн болно гэдэгт итгэлтэй байна. Яг Камертон хамтлагийн улаан фэн шиг. Тэгээ бас энэ продюсингийн гэрээн дээр бас боловсрол суугдлын виз 25 сая төгрөгийн одоо продюсингийн гэрээ хийж байгаа. Энэ дээр бас өчтөр манай болдоо гоё санал гаргаад энийг бид нар ингээд дэмжиж тэнцэнэ бас зүгээр хэл сурах яаж байгаа ингээд цомгоо бичүүлнэ гэдэг бол хэн бүхэнд олцшгүй бас маш гоё завшаа. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Дээрээс нь бас клип тэнцэнэ тийм. За баярлалаа. Клип. Баярлалаа. Тэгэхээр 2012 оны 4 сарын 2-ны өдрөөс ахуулаад 2013 оны 1 сарын 20-ны хүртэл Камертон 2 шоу маань амжилттайгаар үргэлжилжлээ. Ерөнхий зохион байгуулагч B Production, боловсрол суугд хэлж Music Box, ерөнхий ивент тэтгэгчээр Skytel Group, Max Mod X-Tour, Sound of Mongolia хамтран ажиллаа. Ингээд бидэнтэй хамтран ажилласан бүх албан хаагчтай бүгдэнд баярсан талархснаа илэрхийлье. Ингээд өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтарсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Камертон 2 шоу баярлалаа.
비슷한 돈을 주니 돈 쓴 돈이면 나가도 다시 나도 주도 그듯이 tomorrow 아간다시 tomorrow 아간다시 매주다 tomorrow 돈은 돈이면 돈은 돈이 항상 그때 무진 생기지 저기도 비슷한 무진 주니 무슨 무지면 나가 굳이 어떻게 두고 tomorrow 아간다시 tomorrow 아간다시 아무나 tomorrow 돈은 돈이면 돈은 돈이 항상 그때 무진 생기지 부지리 부지리 도리 도리 암사부들의 무진 생기지 빛가냈어 돈도 주변 돈 쓴 돈이면 나간 돈 다시 자도 주도 우두시 투모론 아간 다시 투모론 아간 다시 캐밀던 비탑 큰 부지를 주기 부지슨 부지면 나간 부지다시 헉도 구우드 투모론 아간 다시 투모론 아간 다시 부지리 부지리 도리 도리 암사부들의 무진 생기지 빛가냈어 돈도 주니 돈 쓴 돈이면 나간 돈 다시 자도 주도 우두시 투모론 아간 다시 투모론 아간 다시 매주나 tomorrow 돈은 돈이면 돈은 돈이 암사부들의 무진 생기지 캐밀던 비탑 큰 부지를 주기 부지슨 부지면 나간 부지다시 억도 구우드 투모론 아간 다시 투모론 아간 다시 아무나 tomorrow 돈은 돈이면 돈은 돈이 암사부들의 무진 생기지 무게래 무게래 암사 암사 무지리 무지리 도리 도리 암사부들의 무진 생기지 싸먹은 돈의 집안 돈 쓴 돈이면 나가도 다시 싸도 주도 우두시 투모론 아간 다시 투모론 아간 다시 캐밀던 배 싸먹은 부지를 주기 부지슨 부지면 나간 부지기 억두 두고 투모론 아간 다시 투모론 아간 다시 Go 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 우리는 암스타 우리는 우지기 Go go 하늘 무대 선수증 무게래 무게래 암사 암사 무지리 무지리 도리 도리 암사 무게래 무진지